Багш нар бол байна. Гэхдээ тэр багш нар ч солонгост байна штэ. Тэгэхээр дээд улсралын дипломыг боловсрал гэж хардаг байдал бол Ялгаатай хүмүүсүүдэд нэг ялгаатай хөтөлбөрөөр хичээлүүлэх гэдэг. Боловсрал одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үед хонхгүй, улирлгүй, хичээлгүй, дүнгүй. Улаанбаатар хотын 1-р сургуулийн математикийн сайн багш Голтой аймгийн Эрдэнэ суманд хичээл заадаг. Гэрийн даалгавраа гэртээ ингээл өстө шинжээ өрөө махид сууж байгаа л авчираад өгөхөд яадаг лээ. Багш нар үздэггүй шүү дээ тэрний. Аз жаргалтайгаар багшлахгүй. Тий, аз жаргалтаа багшлахгүй. За, юуны төрөнд бас нөгөө би нөгөө галаатай уг нь бол битгий ч одоо эртчих уулзчих магадгүй байсан хоёр штэ тий. Босрал тэр нь галаа маань намайг бол илүү нөгөө босрлын судалгаа гэдэг юм уу энэ чиглэлээр илүү нөгөөд ажиллаад явчихсан олон жилийн туршлагатай нөгөө нэг уулзах хэвээр хүмүүс уулздаг гэдэг шиг босрлын асуудлаар ингээд яваад хахад тал талаасаа яалтчгүй нэг цэгрүүл ахталцж гэнэ үл гэж харж байгаа. Тэгэхээр яг нэгэнт бит хоёр ингээ бас олон нийт рүү хандсан гэдэг юм уу подкаст ингээ хийгээд эхэлж байгаа учраас галаа гэж хэмбэ гэдгээс бас эхлэх зүг байх ч. Боловсролын талаар яг ер нь ярих одоо нөгөө юу гэдэг нь тохироонд бүрдсэн ярихад одоо ингээд нөгөө яг дэвэрхгээл ингээд нөгөө дотор талдаа ер нь бол боловсролт энэ төр нь бол болчихсон. Ярих бол одоо нэг жоохон хобби хөдлөх гээд байгаа ийм үед тантай уулзж байгаад бол баяртай байгаа. За хувь хүнийхээ талаас ярил ер нь бол суур мэрэгчлэр ярихаар инженер хүн. За тэгээд нисхийн инженер. Тийм нисхийн инженер, програм хангамжийн инженер ийм хүн. За боловсрол руу татагдаж орж ирэхдээ миний хувьд иргэний нисгээс боловсрол руу хөрвж ороход хамгийн анх орж ирсэн одоо чиглэл бол мэдээлэл зүйн багш. Тэгээд нөгөө гитэмс төгссөн программист мэдээлэл зүйн багш болохдоо сайн нэг баахан шуугсан нөгөө 45 хоногийн багшлах эрхийн сургалтанд суугаад тэгээ багш болсон юм хүн бохгүй. Тэгэл 2003 оноос хойш багшлал тэгж явж байгаа л төрийн байгууллага одоо чатны байгууллага тий ингэж явж байгаад тэгээ ер нь бол боловсрол судлал 2015 оноос бол нэлээд төлхөө орсон. Шалтгаан бол ерөөсөө боловсрал би гүйцэтгэж хүн биш юм байна. Харин одоо бол ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй байгаа. Тэрнийг бол олж анзаарсан учраас ер нь юу өөрчлөх шаардлагатай юм бэ гэдэг чиглэлээр докторийн судалгааны ажиллаач гэсэн боловсролын шинжилэл гэж ер нь бол орж ирсэн шүү дээ. Тэгж ер нь бол анхны санаачлага тийм байсан. Тэгээд 2015 оноос өдийг хүртэл бол боловсрол судлаач. За яг ингээд манай боловсролын систем орчин цаг ингэж нэрлээд эхлээд байх шиг байна. Орчин цагийн боловсролын систем ч гэдэг юм хөгжөөд ингээд 100 гаруй жил болцсон гэдэг болооч. За яг дунд нь одоо юу хийжсэн гэдэг мэдээж 100 жилийн хийж ирсэн түүхийг нь бол бид нэр үсгэх гээгүй. Мэдээж энэ хөгжлийн шатны бодлогоор ингээд хэрэгжүүлэл явж байсан баг. Тэгэхээр яг өнөөдөр ингээд үр дүнгээ харах юм болж гэдэг юм уу Монголын боловсрол бол одоо дэлхийд гэдэг юм уу Азад гэдэг юм уу ингээд байхгүй одоо үнэлэгдэх ранглагдах юм бол харагдахгүй. За ер нь ингээд хүн болгоны тэгээд ярьдаг зүйл ер нь бол боловсрол гэдэг зүйл чинь бол хамааралгүй хүн гэж байдаггүй те. Одоо ер нь хүн болгонд за өвөмэ байсан ч ач цэгийнхаа боловсролын асуудал анхаарч байдаг. Тэгээ энэ ингээд бүгдүүд өнөөдөр ингээд хүртэл яригдж байгаа зүйл бол Монголын боловсрол бол яг нэг юм болохгүй байна ч гэдэг юм уу те. Үнэхээр болохгүй байна. За одоо тодорхой баримтууд ч гэдэг юм уу нөгөө PISA-гийн шалгалт энэ төр гэл ирэхээр зэрэг сая бол нэлээд хаагуур орчлоо. Ялангуяа нэг одоо уншсан зүйлээ ойлгох чадвар энэ төр байхгүй байна тэгэл гэдэг ч юм ингээд тодорхой баримтуудаа ч гэсэн ингээд яваад байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд миний ч биш олон хүний харж байгаа ярьж байгаагаар бол за боловсролын систем байна нэг л болохгүй байна л гэдэг ядаж шүү дээ. Нөгөө талаасаа багш нар маань одоо ажиллаа хийгээд аягүй хөндлөлтэй байна. Багш нар олдохоо байлаа. За өнөөдөр хүн хүртэл би ингээс одоо тэр их хурлын гишүүдийн хэлж байгаа өндөр харахаар багш нар бол байна. Гэхдээ тэр багш нар ч нэг солонгост байна штэ. Гэт нэг их хурлын гишүүнийч хэлж байгаа. Тэр энэ үүдэн дээрээс би ер нь юу гэж одоо яг судлаач хүний хувьд ч гэдэг юм уу. Ер нь энэ Монголын боловсрол одоо бас яг юу нь болохгүй байгаа юм. Яамаар байгаа юм. Яавал одоо энэ боловсролын системийг боловсролыг Монголын боловсролыг гэж яхан том сэдвэл хэлчихээ л да тий. Гэтэ энийг юу яавал бас ингэж өөрчилж болох юм. Мэдээж тэр бид нар бол өөрчлөх гэж байгаа ирэхгүй хүмүүс нь биш ч гэсэн тэр өөрчлөлтөнд нь бид нар бас ямар хувь нэмэр оруулж болох юм бэ гэдэг талаас нь судлаач хүнийхээ хувьд ер нь яах ёстой юм бэ гэдэг сайхан ярьж. Тэгэхээр бол яг ер нь зөвхөн Монголын боловсролыг жишээ авч ярихгүй арай жоохон урагшаага цаг хугацааны явж явах урагшаага явах гэсэн бодолтой байгаа. Монгол бол дэлхийн нэг хэсэг учраас мэдээж манай Монголын
100 жил одоо төгөлдршүүлж байгаа бидний хөгжүүлж байгаа энэ боловсролын систем хаанаас угшилтаа вэ гэдгийг аваад үзэхээр 1760-аад оны үед бий болсон Прусийн боловсролын тогтолцоо байхгүй энэ бол. За энэ Прусийн боловсролын тогтолцоо гэдэг энэ тогтолцоо маань ер нь бол яадаг вэ гэхээр хүн бүр өөрсдөө нөгөө сурах шат чадны боловсролын байгууллагууд одоо цэцэрлэг сургууль тий Прусийн боловсролын системийг би ярьж байгаа шүү дээ тий. Сургуулиуд нь бол одоо нөгөө ангиудад хуваагддаг хичээлийн жилтэй үзэх хичээлүүдтэй тэр нөгөө хичээлүүд дээр нөх агуулга нь ингээд тогтооцсон. Тэгээ нөгөө ингээд одоо шатаа ингэж явж идэг. Агуулгынхаа дагуу ном сурах чиг кабинетуудаар ингэж хичээлдэг. Энэ одоо би өнөөдрийн боловсролын тогтолцоог ярьж байгаа шүү дээ тийм үү. Гэтэл энэ маань 1760-аад онд бий болсон Прусийн боловсролын тогтолцоо. Тэгэхээр Прусийн боловсролын тогтолцоо гэдэг энэ тогтолцоо юун дээр тулгуурлаж гарч ирсэн бэ гэдэг энийг ингээд судлаад үзэхээр аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалтай уялдаж гарч ирсэн тогтолцоо байхгүй юу. Тэгэхээр 1700 оны үед бол энэ аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын аливаа зүйлийг массаар нь ижил чанартаагаар олноор нь үйлдвэрлэх одоо ийм үйлдвэрийн дамжлага байгаа шүү дээ тийм үү. Яг тэр дамжлагын үндсэн үзэл баримтал дээр тулгуурласан сургууль байна. За яг бүр тодорхой хэлэх юм бол аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын үед үлсэн тогтолцоогоороо тэр үзэл санаа концепц нь аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгалын үед яваад байгаа хэвээрээ явж байгаа нь бол одоо энэ хамгийн том нөгөө шинж тэмдэг. Энэ бол өөрчлөлтийн хамгийн том хөгжлийн одоо нэг хөгжихгүй байгааг нэг мэдээж маш олон зүйл байгаа. Тэрний бас нэг гол хүчин зүйл гэж хэлэх гэж байна тийм. Тэгж байгаа тийм. Тэгэхээр нөгөө аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын үндсэн шинжийг сая би тань нөгөө тайлбарласан шүү дээ. Ингээд шат дамжилгаар яг ижилхэн шошготой ижилхэн одоо консерв танд нүдэн чи харагдаж байгаа шүү дээ. Консерв одоо хамгийн багадаа бол одоо юу гэдэг зайрмаг энэ төр янз бүрийн ундаа үйлдвэрлэж байна. Эсвэл машинууд үйлдвэрлээ гаргаж байна. Яг ижилхэн бүгд шошготой. Тэгэхээр сургууль яг юм байгаа шүү дээ. Та бүхэн бол жишээ нь сургууль төгссөн хүмүүс гэж бодоход бол та бүхэн яг л адилхан бүх юм ингээд ижилхэн форматлагдсан хүмүүс ихгүй сэтгэлгээ мэтгэлгээ тарих маар ерөөсө бүгд ижилхэн та бүхэн яг ижилхэн шошготой. Тэр шошгол та бүхэн дээд улсралын дипломтой. Тэгэхээр дээд улсралын дипломыг боловсрал гэж хардаг байдал бол аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын үндсэн шинж. Бүтээгдэхүүн байхын тулд тэрэн дээр нэр хаяг шошго одоо ингээ нөгөө үйлдвэрлэсэн мон орц морц бүгд байж идэг үстэй тийм үү? Алуу бүт. Бид нар ч гэсэн тийм. Та бүхэн одоо чинь хоёлоо IT-ийн юм байлаа. Та IT-ийн юм. Би ч яг үндсэн бол математикийн багш. Математикийн багш. Та бүхэн чинь үндсэн адилхан хичээлүүд бол байгаа. Тэгээд хоёлоо адилхан дээд улсралын дипломтой, дээд улсралтай гэдэг шавшигтай хүмүүс байхгүй юу? Гэтэл энэ тогтолцоо чинь ингээд яг айгүй хүмүүсийн ахуй амьдрал бүх соёл өндөр дээр бол маш гүн бат шигдээд одоо төлөвшсөн. Ийм олон жил 260 жил орчим ингээд явцсан энэ тогтолцооны тухай ингээд яриад үцхээр одоо л өөрчлөлт хийх цаг нь гарцаагүй байгаагийн үндсэн шалтгаан бол бид нар одоо аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгалын 90 үед амьдарч байгаа. Тэгэхээр за 2-4-2-ыг ярьж байгаа. Тэгвэл дунд нь байгаа аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгалыг эргээд ярихаар нөгөө ингээд шат дамжилгаар хийж исэн за хүн хяндаг байсан тэр зүйлийг компьютерч хийсэн санаж байгаа шүү дээ тийм. Одоо аль болох автоматжуулаад бүгднийг хүний оролцоо багтаа болгоод хийжсэн. Тэгвэл манай боловсролын тогтолцоод автоматжуулалт хийгдсэн юм уу? Компьютерчсэн юм уу? 1970-80-аад онд аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгал бол өөрөө нөгөө эрчимтэй хөгжиж эхэллээ шүү дээ. Одоо бид нарыг анх дунд сургуульд орох тэр за тэрнээс жоохон өмнөхөн бий болж исэн. Та бид нар чинь компьютертэй хизэнээс танилцсан. За би бол хувьдаа 87 онд манай сургуульд анх компьютер хийжсэн санагдчихэв. Тэгэхэд тэр үед компьютер ирж исэн ч гэсэн боловсролын систем компьютерч ихтэйчгүй. Яг урдныхаа адилхан хүүхдээ шилжилээ ард суун багш нь самбарынхаа урд зогсно нэг ном тарааж өгнө дасгал ажиллуулна сэдвээ заана. Тэгэд аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгалыг нэгэсэндээ капитализмыг алгасч гэдэг шиг 3 дугаар хувьсгалаач авч үтсэн байхгүй 4 дугаар хувьсгал руу ороод ирсэн. Одоо бүгд 4 дугаар хувьсгалын ганц технологи хиймэл оюухан гэж ярьцгаах. Гэтэл тогтолцоо гэдэг талаас аваад үзэхээр тогтолцооны иш ширхэг бүр дээр тухайн хувьсгалын чинь бүх үзэл санаа концепцуул гүн шингэж явах хэрэгтэй гэдэг энэ шаардлагыг л ер нь бол ярих хэрэгтэй болж байна. Одоо хүмүүст ярьдаг ч гэдэм хэлдэг зүйл одоо хүн бүхний л мэддэг зүйл л дээ. Жишээлбэл одоо юу гэдэг за одоо монголчуудын хамгийн сайн мэддэг юмар жишээ авъя л да. UBCAP гэдэг компани гэхэд бол одоо хүмүүс бол ингээд одоо хэд 30-40 мянган такситай компани гэж ойлгодог байж магадгүй зарим хүмүүс те. Гэтэл бол UBCAP гэдэг компани бол зүгээр л одоо технологи ашиглаж технологийн компани те. Технологийн компани
одоо 50-60 мянган ч байт юм уу тэр жолооч нарыг бүртгэлжүүлсэн. Тэгэл жолооч одоо хэрэглэгч хоёрын хооронд нь холбоодог ч гэсэн ийм компани. Тэгсэн мөртлөөс одоо 50 мянган автомашинтай компани гэдэг шиг тий. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хүртэл явж ирж байгаа бүх уламжлалт одоо бизнесүүдээр мэдээллийн технологи гэдэг юмыг нэмэх юм бол одоо дараагийн шатны өсрөнгөө хөгжил рүүгээ орох юм боломжтой байна. Ийм эрен үе л байгаа шүү дээ тий. Тэгээд энийг одоо бодвол би зүгээр илүү нөгөө үзэж байгаа хүмүүст илүү ойлгомжтой байх үднээс нарийн нөгөө энгийн гэдэг мөгөөр хэлээд байгаа нь магадгүй энийг баг аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж хэлж гэн гэж ойлгож болох уу? Тийм. Тэгэхээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал байхын тулд тэр компани ашиглаж байгаа технологиуд нь аж үйлдвэрийн 4-р хувьсгалын технологиуд байна. Технологиуд байх хэвээр. Хадгалаад тэднийх одоо химл оюухан ашиглаж байгаа юм. Аха. Хэрэглэгч чинь хийм бэ гэдгийг танихдаа химл оюухан ашиглаж байгаа юм. Тэд нар зүгээр энгийнээр хэлгээд эсвэл тэднийх 5G ашиглаж байгаа юм. Аха. Гэх мэт ингээд нөгөө одоо үндсэн юм дээ шүү дээ. Тэгээд нөгөө IoT нөгөө тэр бусад төхөөрөмжүүд байгаа шүү дээ. Cloud computing, тэр big data, тэр бүх зүйл тэдний дээр хэрвээ байгаа бол тэднийх аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гэж ойлгож болно. Зүгээр бидний мэддэг одоо ингээд код хичээл тэрүүрээ зүгээр нөгөө ингэж явж байгаа. Одоо тэн дээр ямар нэгэн дата анализ хийхгүй ердийн аппликейшн хэлбэртэй явж байгаа бол тэр бол аж үйлдвэрийн 3-р хувьсгал дээр явж байгаа гэсэн үг. Аха. За тэгэхээр яг чиний хэлсэнтэй би нэг санал нэгж байгаа зүйл бол за энэ босрол яаж хөгжүүлэх юм бэ? Босрол дээр яаж ийм шинжилэл гэдэг юм уу? Өсрөнгөө хөгжилч гэдэг юм уу? Эсвэл босрлыг Монголын босрлыг ч юм уу яавал дараагийн шатанд гаргах юм бэ? Гэхийн тулд бол одоо хоёулаа нэгдүгээрт бол бас мэдээллийн технологийн хүмүүсийн хувьд хоёрдугаарт нас үнэхээр энэ босрлын салбарт ингээд бас нэлээд хэдэн жил ажилласан гэдэг ч юм. Энэ хүмүүсийн хувьд миний зүгээр хамгийн түрүүнд бодож байгаа юм бол яаж одоо мэдээллийн технологиг нь босролд нэвтрүүлэх вэ? Буюу одоо мэдээллийн технологиг ашиглаж яаж босрлын одоо чанар хүртээмжийг сайжруулах юм, багшийн ажлыг хөнгөвчлөх юм ч гэдэг юм уу те. Энэ чиглэл рүүгээ би бас төлхөө ярих нь зөв байх гэж бодож байна. Хоёрдугаарт нь ер нь бол юу үстэй одоо би бол айхтар нөгөө босрлын судлаач энэ төр гэх хүн биш ч гэсэн ер нь бол ингээд хамгийн чухал зүйл бол хөтөлбөрийн асуудал гэж харж байгаа шүү дээ. Өнөөдөр хүүхдэд юу заах юм бэ? Ямар агуулгаар заах юм бэ? Ямар сэдв заах юм бэ ч гэдэг юм. Эсвэл одоо хинд юу заах юм бэ ч гэдэг юм уу те. Одоо яг түрүүний яг өдөр нөгөө ажлуудын 2-р хувьсгалын үед ч гэдэг юм ингээд тэр одоо тогтолцоо одоо болтол байна гэдэг чинь зүгээр миний одоо бас өнөөдрийг харж байгаагаар өнөөдрийн ингээд инженер болох ч байгаа хүүхдэн ч гэсэн одоо адилхан л тоогоор шалгалт өгч өгдөг. Одоо гарын урдуутай авиастай хүүхдүүд гараад ингээд тэргүүрээ ингээд ундралаа бүр пул аваа явуучих боломжтой авиастай хүүхдүүд ч гэсэн адилхан л нөгөө нэг одоо төвшний гэдэг юм уу математикийн тоогоор шалгалт авч яадаг. Тэгээ нөгөө шалгалтанда тэр хүүхдүүд нь нэгдүгээр сонирхолгүй, хоёрдугаар нь тэр заавал сураад ах шаардлагагүй хүүхдүүд нь тэрнээсээ болооч гэдэг юм муу авчих юм бол тэр хүүхэд одоо муу сурлагтанд ч гэдэг юм уу нэг иймэрхүү юм одоо болтол яваад байна уу гэж. Тэгэхээр нөгөө нэг ялгаатай яг сүүлийн үед бас босрлын салбарт нэлээд ярьдаг болчих шиг боллоо. Ялгаатай хүүхдүүдэд нөгөө ялгаатай хөтөлбөрөөр хичээлүүлэх гэдэг нэг ийм концепц гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл төвшөнд тэр хүүхдийн сонирхолт нь нийцүүлсэн тийм хөтөлбөрөөр хичээлүүлэх гэдэг юм уу. Иймэрхүү юм ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ босрлын одоо бүх одоо цэцэрлэгээс ахгуулаад ихтэй сурвалж гэдэг юм уу явж байгаа хөтөлбөрүүдийн талаар одоо тэгэл ер нь ингээд миний мэдэх юм бол 12-оос 16 онд нэг хөтөлбөрийн шинжилгээд бараг ахлахангийнх хөтөлбөр хийсэн баг. Одоо дахиад яг энэ онд хөтөлбөрийн шинжилэл дахиад ярьж байна. Цэцэрлэгийн хөтөлбөрөөс эхэлж байгаа шиг байна. Ирэх намраас хөтөлбөрийн шинжилсэн хөтөлбөрүүдээр хичээлээд эхлэх гэж байгаа шиг байна. Тэгэхээр энэ хөтөлбөр гэдэг зүйл маань ер нь юу байдгийг манайхны хөтөлбөрээр нь одоо ямар төвшөнд байгаа юм. Ер нь хөтөлбөрийн шинжилэл гэдгээр юу хийж юу шийдэх гээд байгаа юм бэ гэдэг талаас судлаач хүний хувьд бас. За тэгэхээр хөтөлбөрлөө бас орохоос өмнө нөгөө л нэг ойр зургийн суур ойлголтуудыг бас багш нарт өгөх. Бид нар бол бүгдээрээ хөтөлбөр гэдэг талыг бол нэлээх одоо ярьцгаадаг л да. За Сингапур гээл жишээ авч болж гин, за бусад Австрал гээл жишээ авч болж гин гэд ингээд аваад үзэхэр хүнийгээ ер нь хинбэ гэдгийг маш сайн тодорхойлж өгдөг. Нэг ёсондоо өөрөөр хэлбэл Монгол хүүхдийн дүр зураг хий. Сингапур хүүхд гэж хий, Япон хүүхд гэж хий дүр зураг бол маш чухал байгаа. Нэг өсөндөө Сингапурууд бол жишээ нь юу гэж хэлдэг вэ гэхээр тэр ер нь Сингапурын дунд сургууль одоо дээд сургуулийг төгсөөд гарсан тэр хүн хэн байх вэ гэдгээ хамгийн сайн мэддэг. Тэр нь бол стандарт. Тэгэхээр нөгөө стандарт гэдэг зүйл чинь нэг өсөндөө биелүүлвэл зохих төвшин баггүй юу? Минимум төвшин.
Тэгэхээр тэрнийг нэрлэхдээ хүртэл desired outcome буюу хүсэмжит төвшин гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Сингапур хүүхэд цэцэрлэгт орлоо, сургуульд орлоо, коллежид сурлаа гарч ирэхдээ яг юу чаддаг байх, юу мэддэг байх юм. Ер нь ямар бүтээл асуудлыг шийдвэрлэж чаддаг хүн байх юм гэдгээ маш сайн тодорхойлж чаддаг. Манай тим чигээрд байна одоогийн байдлаар. Стандарт гэдэг бол боловсролын стандарт. Одоо саяны тэр боловсролын стандарт. Монгол хүн гэж хий. Аха. Сургуулиуд энэ хүүхдийг юу болох юм? Тэр байтугай одоо энэ хажууталд байгаа Edu Park гэлээ. Тэр бол хичээлээс гадуур дугуулан секц хичээлүүлдэг. Тэр дугуулан секцэнд хүртэл монгол хүүхдийн үндсэн тодорхойлолт руу зорж явах хэрэгтэй шүү дээ. Одоо А зэгтөнд Б зэг рүү явах хэрэгтэй. Тэгвэл энэ стандарт гэдэг бичиг баримтыг бол байхгүй болгосон энэ Монголын боловсролын салбарт хийсэн хамгийн буруу зүйл гэж би хардаг. Юусе стандарт гэдэг зүйлийг байхгүй болгосон. Ер нь байсан юм уу? Байсан. Боловсролын стандарт байсан шүү дээ. Тэгээд стандарт болгоцсон. Тэгээд стандартын талаар яриад байгаа гол шалтгаан бид нар хаашаа явах уу гэдгээ тогтоож байгаа байхгүй. Та одоо жишээ нь нэг юм одоо зорилт тавилаа гэж бодоход хаана хүрэх үү гэдгээ тодорхой харж иж тийшээ явдаг өстэй тийм үү. Тэгээ яаж хүрэх үү? Яаж хүрэх үү гэдгээ. За тэгвэл зүгээр байгууллага удирдах байгаа бидний хувьд бол өөртөө сайн биш ч гэсэн өөрсдийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Бизнес төлөвлөгөөтэй. Хэрхэн хүрэх вэ? Яаж хүрэх вэ? Хаашаа хүрэх вэ? Хизээ хүрэх вэ? Хин надтай хамтрах юм, хин цуг явах юм бүх зүйл нь тодорхой байдаг. Тэгвэл боловсролын хөтөлбөрүүдэд аваад үзэхээр манай хөтөлбөр хаашаа явж байгаа нь тодорхойгүй байхгүй. Сурцгуун зорилтуудаар энийг хэмждэг гэж хүмүүс боддتي. Сурцгуун зорилт гэдэг бол тухайн хичээлийн жилдээ тухайн хичээлийн жилийн энэ судлагтгууныг үзснээрээ тэр хүүхэд юу эзэмших вэ гэдэг нь болохоос биш тэр хүүхэд хэн болон төлөвшөх вэ, хэн болон боловсрох вэ гэдэг ойлголт бол энэ ч байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ ойлголтын зөрүүнээсээ болоод бид нар бол хөтөлбөр гэдэг ойлголт бол маш сул дээр сул одоо юм бүрхэг болж ирсэн. Хаашаа явж байгаа нь тодорхойгүй юм чинь хэн хэрхэн явах уу гэдэг менеж хийгээд хэцүү болоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр зүгээр нөгөө хөтөлбөр гэдгийг энгийнээр хэлбэл бизнесийн байгууллагаар бол энэ бизнес төлөвлөгөө. Бизнес төлөвлөгөө боловсруулал энэ хүүхдийг тэр юунд хүрэх гэж байгаа үндсэн төлөвлөгөө. Тэгэхээр бид нар хаана хүрэх гэж байгаа гэдэг нь бүрхэг байгаа учраас хөтөлбөр гэдэг зүйл дээр ярихад бол маш бүдэг байдаг. За дараагийн нэг зүйл нь хөтөлбөртэй холбоотой дараагийн нэг зүйл бусад улсуудад силабус гэж ойлголт байдаг. Тэгэхдээ силабус гэдэг чинь стандарт, хөтөлбөр, тэрний дор хөтөлбөр чинь өөрөө дотортлоо судлагтуунуудад хувааж байгаа. Тэр судлагтуун тус бүрийн одоо юуг авч үзэж байгаа гэсэн үг. Агуулга, арга зүй, онол, концепц тэр бүх зүйлийг авч үздэг ийм бичиг баримт. Тэрний бол яг нэрийг саяхан хүмүүстэй ярилцаа сууж хат би бол судлагтууны хөтөлбөр гэдэг нэрээр явах нь зөвөө гэдэг байдлаар байр суурь хамгаалж нийлээ ярьсан. Тэгэхээр математикийн судлагтуун гэдэг байлаа гэж бодоход математикийг заах байгаа багш өөрийн гэсэн хөрмөц зарах таах хэрэгтэй. Байгалийн ухаан заах байгаа багш өөрийн гэсэн арга зүй таагдаг онол тэр босод бүх зүйлүүд таах хэрэгтэй. Тэр болгоомж тодорхойлдог силабус гэж бичиг баримт. Судлагтууны хөтөлбөр гэж байна шүү дээ тийм үү. За тэгээд тэр судлагтууны хөтөлбөр гарсны дараа сургууль буюу цэцэрлэг дээр ирэхээр тухайн байгууллагын хөтөлбөр байх хэрэгтэй. Яг энэ олон цаасыг хилээд байна вөхөр бид хэд нөгөө хөтөлбөр гэдэг зүйлээ сайн хийж чаддгүй тэрнийхээ хэрэглээг сайн гардаж өгөөгүй. Яг ажиудаа хөтөлбөрөө тавьчаад хэрэгжилж байгаа багш гэж одоогийн байдлаар байхгүй. Хэрэглэгдэхгүй юм чи хин дэрнийг яах юм? Ашиглах юм. Тэгэхээр энэ талаас бид нарт бол хамгийн их үзүүлж байгаа нөлөө болохоор яг гайд гарын удирдамж аваад явах энэ бичиг баримтуудын дутагдалд орсон учраас боловсрал аягүй юм хэмжиж болдгоо, удирдахч болдгоо. Ерөөсөө нэг юм байдалтай бүрхэг байлгаад байгаа. Угаасаа нэг хэмжиж чадахгүй бол одоо удирдах чадахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг зөвөр энгийн нэг сургууль дээр очиод нэг хин нэг багшаас таны хөтөлбөрийг одоо үтсэн хүн амьдрал дээр яг юу юм дээр ашигладаг гэд асуугаад үцгээд бүгд 100% унаа баттай. Та бид нар дунд сургуульд байхдаа маш олон хичээл үзчихсэн. Яг тэр олон хичээлүүдийн бараг 80-90% нь одоо толгойд байхгүй байна. Ашигладаггүй байхгүй. хэрэглээнд байдаггүй учраас. Хэрэглээнд байдгүй. Тэр үедээ чэйжлээд дүнгээ аваа болоо. Хэрэглэхгүй. Тийм учраас бид жишээ нэг жоох 2 дугаар ангийн хүүхдийн математикийн хичээлийг хийлгэж чадахгүй байна. 7-8 дугаар ангийн хүүхдийнхээ физик, хим, биологи хичээлийг давтуулж чадахгүй. Бид нар мэдгүй дэвш мартцсан л байхгүй. Тэгэхээр хүмүүс бол ихэнх нь агуулга өөрчлөгдсөн гэж яриад үгүй л дээ агуулга хിവэрэ байгаа. Бид нар л мартцсан талбартай. Тэгэхээр хэрэглэгдэхгүй бахан ийм юмыг хүмүүс рүү чихээд ингээд цагаар шахаад бүр ингээд толгоор нь чигэж хийсээр хагаад сургуулийн жилүүдийг ингээд хайрын олон жилийг ер нь бол алаад байгаа нь бол
миний одоо би бол жишээ нь анханасаа боловсролтой хувь дундаас нь орж ирсэн хүн одоо энтерпренер болсон хүний үед харахад бол хамгийн их сэтгэлийн зүйтэй зүйл бол энэ хөтөлбөр. За сургуулийн хөтөлбөр байлаа гэж бодоход юм баггүй. Жишээ нь Улаанбаатарын төвд байгаа одоо хэд 23 дугаар сургууль, 24 дугаар сургууль гэд нэг сургууль байна. Хотын цахад байгаа 76 одоо юу гэдэг ийм сургуулиуд байна. Аймгийн төвийн сургууль, сумын сургуулиуд бүгдээрээ хоорондоо онцлог ялгаатай. Гэтэл бүгдэн дээр нь яг ижилхэн шаблон тавиад өгчөж байгаа. Энэнд нийцж ажил. Тэгэхээр энэ алдаа байстай. Тэгэхээр ийм чиглэлийн нэг ижил ийм хөтөлбөр өгөөд бүгдээрээ яг адилхан сургууль цэцэрлэгөө бүгдээрээ нэгдсэн хөтөлбөрөөр яг нэг ижил яваа гэж хүчиндээ шахаад байгаагийн хамгийн сул тал бол бас яг адилхан. Ялгаатай онцлог байдлыг харгалзаж үзээгөөс болоод тэд нар багшийн дутагталд орно, удирдлагын дутагталд орно, хэрэглэгдэхүүний дутагталд орно, орчны дутагталд орно, дэмжлэгийн дутагталд орно. Тэгэхээр чин дахиад чанар бол ингээ бүгднийг нийтлэхийн шалгуураар гүйцэтгэлийн үнэлгээ энэ төр гээд шалгаал такуйд гэдэг энэ чинь бүгд шал утопц зүйл болчихж байгаа. Тэгэхээр энэ бол миний зүгээр боловсролын хөтөлбөрийн талаар зүгээр ерөнхий нөгөө концепцийг ярихад ингэж хэмзэглэмээр зүйл гарч ирж байгаа. Дотгошоо агуулгаар нь гүн шумбаж орох юм бол бүр тэгэл маш их бүр уйлна. Үнэхээр хуучирсан бүр ингээд ямар ч хэрэгцээгүй болсон зүйлийг л тэн дотор одоо агуулж байгаа. Хүн төрлөختөн тэрнийг хэрэглэгээ байсан хуучирсан мэдээллүүдийг хэвээр нь бид нар тэгээд хүүхдүүдийнхээ тархи руу тэрнийг хүчиндэж хийгээл явж байгаа. Тэгэхээр тэр нь ингээд за доторх агуулгын ч юм уу одоо яг нөгөө нэг Gen Z med гэдэг одоо дараагийнх нь альфа юу те. Энэ үеийнхэн тэгэхээр нөгөө нэг шинд юу сурах гэж байгаа бидний нөгөө багш нарын ч юм уу манай боловсролын системийг өгөх гээд байгаа нөгөө хүлээж авах гэж байгаа хүмүүс маань хий юм бэ гэдгээрээс огт тооцоолоогүйгээр яваад байна гэдэг юм харагдаж байгаа те. Агуулгыг тэгвэл яаж хүргэх юм? Англиар бол delivery гэж үг байдаг. Энэ стандартыг яаж хүргэх юм? Хүргэхийн гэдэг ойлголтыг аваад үсгээр тэр хүргэхийг одоо удирдах, хүргэхийг хэмждэг, хүргэхийг судалж идэг тусдаа нэг одоо хоёр ойлголт байдаг л да. Методологи, арга зүй. Дидактик гэвэл дидактик гэж хэрэглээд байгаа. Энээр ялгаа яа гэж байгаа байхгүй юу? Багш нарыг сургууль бэлтгэхдээ тим хичээл заах дидактик гэдэг ийм хичээлүүд үзчихэдэг. Тэгээд тэрнийгээ тэгээд заалгаж гарч ирчээд тэгвэл одоо яг хэрэгэлдэг юм үхээр бодит амьдрал дээр хэрэгэлдэггүй. Яг тэгвэл бидний бүх хичээлийн үйл явц бол сэдв дээр тулгуурладаг. Сэдвэл за. Өнөөдрийн хичээлийн сэдв гэж эхэлдэг үстэй. Гэтэл ихэнх тохиолдолд яах ёстой вэ гэхээр өнөөдөр миний хүүхдүүд ийм юм хийж сурна гэж эхэлж байгаа хичээл. Та санаж байна ерөн зүгээр бодоход. Өнөөдрийн хичээлийн сэдв тавьчихдаг байхгүй. Гэтэл дидактик гэдэг зүйл чинь өөрөө юугаа агуулж байгаа гэхээр хинд, юуг юунд зориулж хизээ хаана хинтээ хэрхэн эзэмшүүлэх вэ? Дидактик энэ аахгүй. Ийм өргөн хүрээний юм байхад энэ дотор ганцхан хэрхэн буюу методологи гэдэг зүйлийг ганцхан манай багш нар хийж. Юуг хэрхэн сэдв заах хоёрыг яриад байгаа. Гэтэл нөгөө урд талд нь хинд юунд зориулж байхгүй. Тэгэхээр чи нөгөө хүнд энд зориулаад чамд одоо энийг зааж ийна гэдгийг ойлгохгүй болохоор тэр хүн дэр нэг хэрэглэж чадахгүй байхгүй. Яаж бодлоо гэсэн. Тэгэхээр дидактик гэдэг зүйлийг ингэж цогцоор нь ингэж харж хичээлээ төлөвлөж чадаагүйгээсээ болоод бид нар тэн дотор хүүхдийн ялгаатай байдлыг харуулцах болцоо муутай байгаа. Тэгээ үеийн тухай ярьж байхад бол одоо альфачууд байна. Gen Z-ийн сүүлийн хэсэг одоо сурж байна. За бетачууд 2 жилийн дараа цэглээд орж ирж эхэлж байгаа. Сургууль орж эхэлж биш цэцэрлэгт орж эхэлж. Энэ жилээс өнгөрсөн жилээс төрж эхэлсэн. Тэгэхээр тийм эрс ялгаатай хүүхдүүд төрж байхад манай боловсролын тогтолцоо одоо ажилтны 2 дугаар хувьсгалын энэ шин чанараа хിവэр хадгалж явах юм бол тэгээд удахгүй боловсрол бол дайд. Education is dead гэж үг өгдөө. Боловсрол бол үхсэн. Хэрэглэхгүй юм чинь тэр үхэн шүү дээ. Тэр утгаа одоо та бол хүүхдүүдээс ийм яриг их сонсож байгаа. Сургуульд яваад ямар ашигтай. Хариулах үг заримдаа олдохгүй болно шүү. Тий одоо яг нөгөө яг хэрэглээг талаар би өөрөө ууланд математикийн багш л та. Тэгээд одоо бүр том хүмүүсийн үгүй магадгүй нэлээд одоо албан тушаал асдаг хүмүүсийн баг амнаас гардсан санагдаж байна. Үгүй ер нь математикчийн баг ямар хэрэгтэй чи нөгөө дунд сургуульд үзснэг баахан томьёогоо чи яг өнөөдөр юунд ашиглаад байгаа юунд хэрэглээд байгаа ингээд нэг юм одоо буруу сурталх болог гэх юм уу те. Ийм юм бас газар авчлаа те. Үнэн. За
математикаас юуг нь авах юм? Байгалийн ухаанаас юуг авах юм? Нийгмээс юуг нь авах юм? Ер нь бол одоогийн байдлаар ямар ч хэрэгцээгүй гэж хэлээд байгаа нь хүн чинь угаасаа мэддгүй юм нахад дайсан бохгүй. Сайн ойлгуулаагүй эн чинь тийм ач холбогдолтой шүү гэдгийг ойлгуулаагүй учраас тэр бол ерөөсөө нөгөө хэрэггүй гэж. За тэр байтугай би нисгийн инженер болж ирчээд аавдаа тэгж хэлж ийл л да. Гэхдээ ер нь бол тэр энэ их тоомоо үзээд ингэж явж ирсэн юм. Яг одоо гавьяа яг юу юм? Яг одоо Ер нь ингэж их хүүхдийг ачааж ингэж тамлах юм хэрэггүй юм шүү. Би нисгийн инженерийн сургууль төгсөөд ирж байгаа юм шүү дээ. ааха. Тэгэж ярихад бол надад тэгчихсэн. Чи ухаансаа болоогүй байна. Бод. Ойлго. Гэт ингээд явж итэл яг боловсрол судлал гэж сүлдээ явсаар байтал хүн гэдэг бол ерөөсөө яадгүй хэр амьдрна, ажиллана гэсэн ерөнхий хоёр үндсэн функц шүү дээ, тийм үү? Амьдрна, ажиллана гэж хэлж байгаа тэнцээ бол хүн аливаа зүйлийг ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэдэг. Тэр хийж гүйцэтгэж байгаа механизм нь өөрөө цаанаа математикаар дамжиж орж ирдэг зүйлүүд байна. Энийг юу гэж ойлгох юм? Логик сэтгэлгээ чинь яах ёстой юм? Энийг арцнаалаар сэтгэж ийна гэж хүмүүс ярих нь яг ямар учиртай юм? Энэ үйлдэлийг энэний дараа энийг хийн, энэ хоёрыг нийлүүлэхээр энтэй орж ирнэ. Би эднийтэй хамтруул ингэн гэх мэт ингээд дандаа нөгөө математикийн цаад суур нөгөө элемент ойлголтууд нь хүний тархин дотор байснараа хүн бодит амьдрал дээр байж байгаа асуудлуудыг шийдвэрлэж явж чадвартай болж байгаа. Шийдвэр гаргах. Монгол хэлний хичээл ямар хэрэгтэй тэр ингээд сайхан уншаал явчиход болно шүү дээ гэж тэгдэг те. Тэгвэл монгол хэлний хичээл гэдэг бид нар асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүндээ тэр асуудлыг ярьж ойлгох. Дэмжлэг туслалцаа авах. Хүнийг одоо дараа нөгөө тэр ажил бусад юм нөгөө сайн хийхэд нь урамшуулах, дэмжих, түлхэх, тэр байтугай ятгах. Энэ бүх чадварууд уг нь тэр хэлний чинь цаана тархин дотор байдаг функцүүдийг суулгаж байгаа. Сууж байгаа тийм. Гэтэл нөгөө сэдв ярьсны гол гавьяа нь бид нар тэгвэл юу хийж сурсан юм гэж хэлээд байгаа юм. Тэгээд нөгөө хүмүүс бие тамирын хичээлд орох дургу, бие тамирт дургу гэж исэн хүмүүс одоо ингээ оройтсон хойно нь волио сурах гал, жимд яваал. Гэх янз бүрийн юм хийх гээл яваад. Тэгээд тэр чинь нэгсэндээ тэр хүн одоо бид нар чинь 80 наслах 80 жил наслах юм нөөц байлаа гэж бодоход бидний бие организм булчин шүрмс гэдэг зүйл 80 жилийнхаа энэ урт хугацаанд яг хүрэлцээтэй байх утсаар зарцуул сурах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхгүй бид нар бол яадаг вэ гэхээр гинтгүй ухаан орохоор агцсан хөдлөөл хамаг нөгөө нөөцүүдэд барчдаг. Гэтэл бид нар биеийн тамирт сурж исэн бол энэ үйлдэлийг хийхдээ ингээд хийчихвэл биеинд ядаргаагүй байт юм а гэдгийг зөвлөдөг л мэдэх хэрэгтэй байсан. За ер нь бол нэгдүгээрт бол битээр нэг одоо өнөөдрийн болж байгаа болохгүй байгаа зүйлийг шүүмжлэх өнцөг бол алга тий. Хоёрдугаарт нь ер нь ямар эрхвээ шийдвэр гаргах төвчний хүмүүс биш учраас одоо босрлыг ингэж тэг шийдмээр байна, тэг ингэнэ гэж ярих бол утгагүй бах тий. Ер нь за одоо илүү зүгээр хойлоо практик руугаа юм. За яг одоо галаа гэдэг судлаач гэдэг юм. Одоо яг ингээ нэг босрлон дээр жишээлбэл одоо багш платформын галаа гэж нэ одоо сүүлийн үед болж байна тий. Тийм, ер нь бол Сингапур галаа гэдэг байгаа шүү дээ. Тэгээ Сингапур галаа гэдэг. Тэгээ миний нөгөө бас нэг сонирхоод байгаа юм нь өнөөдрийн харж байгаагаар бол үнэхээр энэ дэлхийд гэдэг юм одоо босрлын харангаар босрлоороо бол Сингапур гэдэг компани, Сингапур улс бол ингээд тасархай одоо үнэхээр байна. Тэнд юм байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сайн юмнууд байгаа учраас тэнд Сингапурын босрол сайн байгаа шүү дээ, тий. Тэрийг ч бас чи олж харсан учраас Сингапурын одоо сургууль, Сингапурын цэцэрлэг гэдэг тий. Сингапур гэдэг чинь Сингапурын сургууль цэцэрлэг гэдэг чинь Сингапурт хэрэгжээд байгаа тэр хөтөлбөр, контент, дагуулга, одоо арга зүй тэр бүгдийг л оруулж ирж байгаа л гэсэн үг үстэй тий. Сингапурын одоо жишээ нь ингээд Сингапур, Тайланд одоо юу гэдгийг Индонез тэр улсуудын боловсролын ингээд хөгжлийн бичиг баримтан дээр байнга дурддагдаад байгаа нэг юм дөрвөн зүйл байгаа. Тэр дөрвөн зүйл боловсрол одоо чинь энэ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед яаж хувьсаж өөрчлөгдөх юм бэ? Боловсрол 4.0 гэдэг чинь яаж харагдах юм бэ гэдгийг ярьж байна. Тэнгүүд ийм дөрвөн зүйлийг хэлж байна. Нэгдүгээр хонхгүй, улирлгүй, хичээлгүй, дүнгүй. Боловсрол ийм болно. Нөгөө альфа, бета нөгөө үеийнхэн төрж байгаа хүүхдүүдэд ийм боловсрол орж ирнэ гэж. Та энийг юу гэж ойлгож байна? Хонхгүй, улирлгүй, хичээлгүй, дүнгүй. За миний хувьд яг хүн тийм. Гэхдээ зүгээр одоо нөгөө нэг хонхгүй гэдэг чинь
нөгөө цагт хуваагдаад 40 минутаар ингээ одоо манай явж байгаа тогтолцоо гэсэн үг шүү дээ, тий. ингээ хонх дуургаад завсарлаад ингээд идэг шүү дээ, Тэр тий. ихлээл тэрдээ дуусна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Одоо хэрч тасралтгүй суралцаад явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүүхэд хизээч цагт баригдахгүйгээр суралцах суралцах гэдэг нэг ийм цагт нэг өрөөнд нэг юунд цагт цагт ингээд уягдаад ийм биш. Ерөөсөө болох нь цагт суйрлахаа болох юм байна. Аа. Цаг гэдэг зүйл бол байхгүй. Аа. Удирдлагүй. За удирдлагүй гэдэг чинь бас л адилхан л нөгөө нэг буцаагаал нөгөө нэг одоо ер нь нөгөө хонхны чинь л одоо томсгосон цаг нь үстэй тий. Тийм нэг өсөндөө өөрөөр хэлбэл нэг хичээлийн цаг 40 минут гэдэг бол нэг удирдлага гэдэг одоо нэг 17 хоног л хичээд байгаа л. Энэ удирдлагүй гэдэг ойлголт ороод ирэнгүүт хичээл эхлэх дуусах хугацаа гэж харин тий байхгүй болно гэсэн үг л гэж байна тий. Тэгж ийн гэсэн. Тийм. Тэгэхээр хүн өөрийнхөө өөр тохиромжтой цаг хугацаанд сурна. Аа. Та чинь хизээ сурмаар байна. Орой 9 цагаас хойш шөнө 12 цаг хүртэл сурахыг хүсэж болох байхгүй. Гэтэ энэ одоо яг нөгөө ерөнхий боловсрол гэдэг юм уу тэр талаа явж байгаа тэрнийг ярьж байна гэсэн үг. Тэр зүгээр надад бол юу гэж бодож байгаа хэрэг илүү зүгээр нөгөө насан туршийн боловсрол гэдэг шиг насан турсан хүмүүс бол наадах чинь их боломжтой сонсоо гэж байна шүү дээ. Та гэхдээ одоо ингээд бүх багш нарыг химлөө ухаанд багш орлож гинэ гэж бод. Ааха. Багш ингээд тангим цуугаад багш хичээл заах гэдэг байгаа шүү дээ. Тийм химлөө ухаан нэг робот хичээлийг чинь зааж өгч байгаа юм. Гэдэг өнцгийг зүгээр харъя. Тэгээд бас эсвэл VR шил зүгээд хичээлдээ явж байгаа. Тэр хүүхдийн бие нь гэртээ байгаа ч гэсэн толгой нь бол Сингапур, Америкт явж байгаа. Гэт харахаар энэ удирдлагүй гэдэг ойлголт бол ингэж орж ирж байна. Тэгэхээр зүгээр за надад л бол ер нь их маш хол сонсогдож байна. За окей. Хичээлгүй. Хичээлгүй гэдэг чинь одоо бас дахиад нөгөө нэг баахан судлах тун байхгүй. Ер нь юу сурах хэвтэйгоо, юу мэдэх хэвтэйгоо сонгоод явна л гэсэн үг. Би юу сонирхож байна, юу сурмаар. За зүйтэй. Нөгөө хичээл хуваагдж исэн тэр бүх зүйл нь одоо тэгвэл ерөөсөө бодит амьдралын асуудлууд дээр шийдвэрлэхэд орж ирэхээр олон одоо гарч ирж байгаа тэр нөгөө асуудлууд чинь маш олон талтай, олон юмны нийлбэр хүнд асуудал болж эхэлж байгаа. Тэгэхээр тэрнийг шийдэхэд бол нэг судлагдхууны нэг хичээлийн агуулгад хүрэлцээгүй болсон учраас нэг удаа яах чинь хэд хэдийн хичээл нэгдэж ордог ийм хэлбэрлүү шээ. Нэгэсэндээ интеграц гэж сая бол баахан ярьдэн шүү дээ. Интеграц шилжих хэрэгтэй гэж хэлж байгаа. Дүнгүй. Мэдээж дүн бол ойлгомжтой. Одоо өөрөөр хэлбэл хүүхэд өөр өөрөөрөө тухайн агуулгыг өөр өөрөөрөө эзэмших гэж зөвшөөрөх цаг нь болсон байна. Яг түрүүний хэлдэг чи. Математик сайн хүүхэд бол математик дээр илүү их өнөөдөр байгаа өөрөөсөө маргааш илүү сайн болчвол тэр илүү сайн дүн авна. Дөнгөж математикийн суур төвшин хангаж байгаа хүүхэд суурийнхаа дараа нь дунд төвшин рүү шилжиж байгаа бол тэр сайн дүн авах хэрэгтэй. Тэр дүн гэдэг ойлголт айгүй харьцангуй ойлголт болох гэдэг шүү дээ. Ийм дүн бол харин дүнгүү гэдэг одоо манайх ч нөгөө баг 1-5 даа бол дүнгүү мөнгөө гэдэг нэг явж байгаа. Зөв. Гэтэ тэр бол их байх хэрэгтэй зүйл баг. Тэр бол нэг одоо үнэхээр тэрний шинжилэлд оруулах шаардлагатай бол манайх бол тэрийг хурдаах хэрэгтэй баг те. Одоо ингээ бүх хүүхдүүдийн ингээ нэг дүнгээр үнлээл тэрэмлээл тэгээ нөгөө тэрнээсээ хамаараа зарим хүүхдүүд нь сайн муу гэдэг асуудал үүсгээл за эсвэл одоо ингээл дөнгөж нэгдүгээр ангийн хүүхдээ одоо бас нэг хувийн сургуулиуд дээр эсэлд авч байгаа нэг ч гэсэн яг олон шүүмжлэлтэй байгаад байгаа нөгөө талаас ямар байдаг боломжгүй байдаг бас л дөнгөж нөгөө нэг сургуульд орох гэж байгаа хүүхдийг хүртэл дүгнжиж जैन тэгж байгаа. Тэгээ саяхан ингээд манай нэг дүүгийн хүүхдээр харж байгаа байхгүй юу. Нэг хувийн сургууль шалгалт өгсөн юм. Тэгээд өөрөө гарч ирэхдээ бол за би өстой чадсан бүгдийг хийсэн. Би өстой шалгалтандаа тэнцсэн гэдэг ингээд бөөм баяр хөөртэй гараад ирж штэ тий. Гэтэл нөгөө талд нь сургуулийн одоо комиссийн ч юм уу мэдээж бас нэг тэгж ялгаж байгаа. Тэр нь ингээд дүн тавиал хасчаар тэр хүүхдийг нөгөө нэг дөнгөж сургууль гэдэг юм руу ороочгүй байхад нь чи юм уу гэж хэлж байгаатай адилхан болчихоор зэрэг тэр хүүхдийн одоо ирээдүйд айгуу тийм том хүнд гэдэг юм уу тэгж байгаа ш траум болох тий. Чи тэнцээгүй л гэж хэлж байгаа гэсэн. Одоо ядаж аав ээж нь хэлнэ үстэй. Нөгөө энэ гоё сургуульд орохсан шалгалтаа өгсөн тэнцсэн гэж хүүхдээ чинь эвгүй би нөгөө сургуульд орох гэхгүй чи тэнцээгүй байлээ гэдэг чи одоо чи чадаагүй байлээ гэл ингээл яах ёстой бол мэдэхгүй зүгээр. Үн тийм. Гэхдээ ийм ихгүй. Финланд бол 7 дугаар анги хүртэл дүнгүй. За Финландын жишээ бол тий. Дүнгүй. Сингапур бол дүн гэдэг зүйлийг бол зүгээр л ерөөсөө одоо тухайн зүйлээ өнөөдөр хийх зүйлээ хийсэн үү? Гэдэг нь бол их чухал болж эхэлж байгаа. Гэхдээ дүн тавихгүй гэхдээ бас нэг тийм үнэлгээ байх хэрэгтэй байс тий. Одоо тэр
өгсөн хичээл, өгсөн суралцсан зорилтоо юм чадж байгаа юу, ойлгосноо, мэдсэн үү, дараагийнхаа хичээлүүд рүү үзэх уялдаа холбоог нь хийж чадах уу гэдэг юм байх хэрэгтэй байна. Тэрнээс яаж явдаг юм бол тэр нь Тэгэхээр концепц нь өөр болчихж байгаа юм. Тэгэхээр шал өөр концепт. Багш бол хэн нэгнийг сургах үүрэгтэй гэдгээсээ илүүтэйгээр хэн нэгэн юм сурах үүрэгтэй гэдэг ялгаатай болгочихж штэ. Тэгэхээр тухайн хүүхдэд одоо өнөөдөр бол бид нар ийм үзэх ёстой гэдэг агуулга нь ерөнхийдөө ингээ гаргаад ирж байгаа. Бидний багш платформд оруулж ирж байгаа хичээлүүдийн гол зарчим бол багшийг аль болохоор юуч баг хийлгэхгүй. Хүүхдүүд нь их хийн. Хүүхд бүр сурах гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ талаас ингээд аваад үзэхээр тэр хүүхдүүд өөрөөрөө чадах хэмжээгээр тухайн мэдлэгийг бүтээн өөрсдийнхаараа бүтээж явж байгаа гэсэн. Энэ бол илүү нөгөө суралцагч төвтэй сургалтын арга зүй гэдэг рүү шилжээд ороод ирэхээр мэдлэг бүтээх гэдэг ойлголт орж ирж байгаа. Түүнээс бол багш бол хүүхэд нэг бүрийг сурах гэдэг талаас ингээд ярихаар хүндрэл үүсгэжсэн баггүй юу. Гэтэл одоо эсрэг болоод ороод ирэхээр дүн гэдэг ойлголт нь тэр хүүхэд өөрийнхөө чадах хэмжээнд сурж байгаа гэсэн. За би танаас нэг ийм жишээ асууя л да. Биеийн тэмрэл жишээ авчих хамгийн энгийнээр. Гэрийнхээ байрныхаа гадаа сагсны шидтэй хүүхэд. Сагсны шид байтугай ямар ч одоо тоглох орчингүй нэг хүүхэд. Эсвэл мэрэгжлийн клубт аав ээжийг агуулж явж хичээллүүлдэг ийм хүүхэд 3 байлаа. Тэр 3 6 дугаар ангид орж ирэнгүүт биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөг гэдэг сэдвээр хичээл орлоо. Яв. Нэг нь болохоор секцэнд явдаг мэрэгжлийн шахуу болсон байна. Нэг нь хашаандаа тоглодог ивдүү суудсан дуртай хүүхэд. Нөгөөх нь сагс болж байгаа хүүхэд. Тэгээ гурванд нь яг ижлэгийн сагс нь орно штэ. Та нар ингээд эндээс ишээ шийдээд оруулаарай гэж. Тэгээд за бүгдээрээ ингээд одоо жишээ нь 20 цагийн хичээл үзлээ дүнгээ тавих гэж та биеийн тамирын багш. Хэнд нь онцтой байх юм. Одоо бол тэгэл нөгөө нэг сексэнд явсан хүүхдэл онцтой. Тэр мэдээж онц аав штэ. Тийм л чадж байгаа байхгүй. Тэгмүү тэр хүүхдийн ялгаа нь ингэж эрс гарч ирээд байгаа учраас тэр хүүхдээр л 5 онц тавихаас өөр арга байхгүй. Тэгээд нөгөөдөл нь харгалзан CF. Ийм ялгаа үүсэж байгаа. Тэгэхээр ганцхан тамирын жишээ авсан ч гэсэн мат төр ч гэсэн адилхан шүү дээ. Аав ээж нэг хөөцөдлөгөөтэй нөгөө ингээд байнгын юу одоо математик сэтгэлгээнүүдийг хөгжүүлдэг дугуулн секс тоглоом ингээд явж идэг айл байдаг. Эсвэл яг өөрөө бас ингээд орлоготой гэрийн даалгавраа хийгээ явж исэн хүүхэд тоон дургуухт 3 хүүхэд 6 дугаар ангид орж ирээ математик хичээл орлоо. Математик хичээл үзсэн та хичээл заахта нэг сэдв заагаад тэр сэдвэр энэ бодлогуудыг ботсон хүүхэд онц шүү гэдэг нэг шалгуур тавьж байгаа учраас дүн гэдэг чинь өөрөө ингэж ажилтдаг. Гэтэл Сингапурт бол энийг юу гэж хэлээд байгаа хэрэг хүүхдүүд орж ирэхдээ агсын төвшин, дунд төвшин, суур төвшин. Мууг хоцрог гэж ерөөсөө ярихгүй байгаа. Суур, дунд, агсын. Тэгэхээр суур төвшөнд байгаа хүүхэд суур төвшин дээр оногдсон зүйлээ хийж чадчихвэл тэр хүүхдээ явах болцоо гэнэ. Одоо мөнгөдөг систем рүү явах. Суур төвшингийнхаа A-ийг авах хэрэгтэй шүү дээ. Суур төвшингийнхаа A-ийг авах. Одоо манайхаар бол нөгөө нэг стандарт хангацсан стандарт тавьсан стандартаас дээш үйл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань одоо эргээл яг нөгөө чиптэр яг одоо шийдэл болох. Одоо өнөөдрийн ингээд дунджаар 40 50 хүүхэдтэй нэг ангид хичээл зааж байгаа багш нарын тухайд бол яг ингээд за суур, дунд, агсын төвшнөр ч гэдэг юм уу ийм 3 төвшнөр нь өргөл ялгаатай даалгавар өгөөд, ялгаатай агуулга өгөөд, ялгаатай дүгнэх боломж олцоо бол үнэхээр байхгүй байгаа штэ. Одоо бол байхгүй юм тийм байх шүү. Энийг бий болгохын тулд бол зайлшгүй ханд шийдэл байгаа. Мэдээллийн технологи, систем, програм гэдэг юм орчих юм бол энэ бол боломжтой асуудал болов. Яг үнэн. Тэрнээс 40 хүүхдээр 3 ялгаатай даалгавар өгөөд 3 ялгаатай даалгавраа үнэлээд 3 ялгаатай дүн тавиад явах цаг хугацаа боломж бол өнөөдрийн багш нарт бол байхгүй шүү дээ, тийм. Багхгүй. Тэр энийг бас байж болох зүйл нь бол мэдээж одоо тэгэл мэдээллийн технологи. Танд бол шийдэл байгаа. Шийдэл бол байна. Тийм. Тэгэхээр одоо бол төлөвшүүлэх хандлагын орчлох хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд цэцэрлэг дээр жишээ нь эх жил бид хэд юу хийх гэж байгаа вэ гэхээр нэгдмэл агуулга барина. Бид хэд стрим хөтөлбөр гэдэг нэрлэдэг байгаа. Стрим хөтөлбөр гэдэг бол жишээ нь математикийн төрлийн хичээл орж байгаа ч гэсэн тэнцэн нөгөө зохиол мөхөөл яриад одоо хэл ярианых нь хичээл ороод тэрнтэйгээ тулгуурласан нэг юм төсөл ажиллаал тэгэл тэрэндээ шаардлагатай тоо бодвол зураг зураал гих мэтлийн ингэж явах хэлбэрээр яваад ирэхээр хичээл гэдэг ойлголт бол өөрөө байхгүй болж эхэлж байгаа гэдэг үндсэн шалгуур юм баггүй юу. Тэгэхээр энэ бол хоол биш ойр байгаа гэсэн. За дээрээс нь бас нөгөө ийм байгаа. Сэдвэр ингээ явж хахад багш бол өнөөдөр сэдвийг 4 цаг заана одоо 3 цаг заана 5 цаг заана одоо математикаар бол ингээд сэдвд гаргаад тэр нь цагаар хавагдаж идэг үстэй тийм үү. Багшийн үүрэг бол юу гэхээр 9 сарын 1-ээс эхлээ хичээл орохдоо
4 цагийн хичээл орлоо тэр багш хүүхдүүд бүгдээрээ эзэмшсэн үгүй юу гэдгийг хүлээдэггүй. Тийм үстэй тий. Энэ сэдв дууслаад тэнгууд дараагийн сэдв рүүгээ ороод явдаг. Тэгвэл энэ удирдлагүй гэдэг байгаагийн үндсэн шалтгаан бол юу гэхээр хүүхдийн суралцах хурд, сэдвийн заах хурд хоёр зөрүүтэй. Хүүхдийн суралцах хурд. Та бүхэн нэг ижил хичээлийг заалгая гэж бодъё. Та бүхэн тэр мэдлэгийг эзэмших хурд өөр байхгүй юу? Тэгэхээр магадгүй та бол жишээ нь тэр 8 цагийн хичээл ч юм уу 4 цагийн хичээлийг та 1 цагийн дотор сурдаг. Одоо ийм чадвартай. Гэтэл би бол жишээ нь тэр 4 цагийн хичээлийг 8 цаг сурдаг хөхт байхгүй. Тэгэхээр би өөрөөр хэлбэл миний хувьд бол сэдвийн цаг чухал биш, миний өөрийн суралцах хурд чухал. Та бол жишээ нь 1 цагийн дотор сурдаг байгаа мөртлөө хоошо татагдаад ямаргүй шүү дээ. Тэгэхээр яг энэтэй холбоотой удирдлагүй гэдэгтэй холбоотой дахиад нэг юм ойлголт гарч ирж байгаа. Америкийн нөгөө юугаар боловсрол судлалын хүрээлэнгээс ингээд судалгаа хийж үзчихэ л дээ. 3 дугаар анги төгсөөд 4 дугаар анги орж байгаа хүүхдүүдээс математик, байгалийн ухаан, унших чадвар, биеийн тамир гэсэн 4 судлагдхуунаар 3 төгсөөд 4-т орж ирж байгаа хүүхдүүдийн мэдлэгийг шалгаад үзтэл мэдлэг нь 2-оос 7 дугаар ангийн хооронд. Тэгэхээр чин тэр хүүхдүүд 4 дугаар ангид орно гэдэг чинь 4 дугаар ангийн хичээлээ үзээд л явна штэ. Өөр хичээл үзэхгүй. Тэгвэл төвшин нь 2 дугаар ангид байгаа хүүхдүүд яах юм? Тэр хүүхдүүд чинь 2 дугаар ангийн төвшин 3 дугаар ангийн хичээлийг үзэх төвшөнтэй байгаа хүүхдүүд чинь тэр хоцрогдлоо нөхгүйгээр 4 хичээл үзээд ирэхээр хоцрогдол нь жил болгоно нөгөө яагаад вэ штэ. Улам томроод хоцрогдол нь улам л нэмэгдээд яваад байна гэсэн. Гэтэл төвшин нь 5, 6, 7 дугаар ангид байгаа хүүхдийн хувьд бол яах юм? Залхам урагшаа явахгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр энэс ингээд аваад үзэхээр хүүхдүүдийн энэ ялгаатай төрөнд та бол нэлээд дурдаад өнгөрчих шиг бол. Ялгаатай байдлыг бол бид нар одоо суралцах хурд, энэ суралцах одоо өөрсдийнх нь чадвар, мэдлэгийн энэ суурь, энэ бүх зүйлийг бид нар харгалздаг энэ боловсрол руу орох хэрэгтэй. Тэгэхээр харгалздаг боловсрол руу ороод ирэхэд бид нарт яалтчихгүй технологи гэдэг зүйл орж ирж байгаа. Нэг хэсэндээ бид нар боловсрол 4.0 гэдэг энэ загварлууга маш хурдтайгаар шилжиж орж. Саяны хэлж байгаа зүйл бол тогтолцооны золиос үүсэх гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас маш хурдтайгаар хийнэ. Хүн нөгөө марталтын мөрөө гэж ядсан шүү дээ. Марталтын мөрөө гэдэг хүн одоо жишээ нь багш нэг хичээл заалаа. Айгүй гоё тухайн үед айгүй гоё заалаа. За тэгээд явж итэл сэдвэн дуусахаар мэдээж багш өөрөө ирэхгүй дараагийн сэдвээ заана. Тэгэхээр дараагийн сэдв зааж байгаа юм чи өмнөх сэдвийн тухай хинж ярихгүй. Тэнгүүд максимумда 7 хоногийн дараа гэж болоод хүүхдэр өмнө заасан сэдвийнхаа 20% тээж хоцорно. Тэгээд дахиад ингэ яваад хахаар ингээд сэдв болгон дээр ингээд одоо ингээд 20-20-ыг аваа яваад ахаар яач дуусчих штэ. Гэтэл энийг багш бол 50-60 хүүхэдтэй багш гав ганцаархнаа тэр хүүхдүүдийн ямар сэдвийг хоцрогдуулаад байгаа тэрний сануулж явах хэрэгтэй гэдгийг багш өөрөө контролдох боломжгүй болчихж байгаа. Тийм учраас одоо бол цаашид бид нар нөгөө дижитал шилжилт гэж хийж байгааг бас нэг том зүйл бол юу гэхээр энэ сэдвийг хизээч хайж болохгүй. Дараагийн сэдвийг зааж байхдаа энийгээ сануулж явах тухай тохиргоо одоо мэдээлэл зөвлөмжийг багшид дандаа өгж явах хэрэгтэй. Багш платформын нэг хийх гэж байгаа зүйл бол юу гэхээр магадгүй энэ сэдвийг орчоод дараагийн 5 дахь сэдв орж явахад энийг одоо давтах цаг чинь болсон шүү гэдэг ийм нотыг өгж явах хэрэгтэй багш. Багш тэрнийг эргэн санах юм байна гэж маягтай иймэрхүү маягаар эсвэл тэрнтэйгээ холбох юм байна. Энэ сэдвүүд хоорондоо уялдаатай юм гэдгийг хийж өгөхийг бол хүсэж байгаа гэсэн үг. Гэтэл бид хэдвэл ердийн тохиол одоо манай яг явж байгаа тогтолцоогоор бол та хэд маань мөн адилхан энэ давталт сануулах, багшид сануулах энэ функц бол маш чухал. Тэгэхгүй болохоор та анзаарч байгаа. Хаяал юу ч биднэрт үлдэхгүй байгаа. Тэгэл хийдхэн юм үлдэж ш 4 аргын тоо уншиж гин. Крокосоор ер нь их муутай болцсон гэж байгаа шүү дээ одоо. Би нөгөө наривчсан судалгаа олол хийсэн юм байна. Зөвхөн би нөгөө нотны үрдэнчлөө шалгалтчлаг гээл тэгээ нэг энэ сургуулийн хөтөлбөрийг бас нэг зүгээр хичээлийн сэдвүүд юм. Сэдвэн шүү дээ. Ингээ харахаар зэрэг бараг өдөр болгон шууд шинэ сэдв үздэг юм билээ шүү дээ. Тэгж байгаа тийм. Манай хөтөлбөр шүү дээ тийм. Өдөр болгон шинэ сэдв үздэг. Тэгэхээр яг саяын хэлж байгаачлан тэр сэдвийг бол өнөөдөр үзэл хаяал явж байгаа болохоос биш маргааш нь эргээ за энэ сэдвийг энэ хүүхд маань ойлгоцсон уу ойлгоогүй юу гэж ингэж эргэж буцаал дахиад тэрийг одоо юу гэдэг нэг квизээр ч юм уу даалгавраар ч юм уу асуугаа шалгаад ч юм буцаага тэр хүүхдээ ингээл тавтлага өгөөл сэргэн сануулаад цааш нь ингээл аваад яваад байх
боломж бол бас л яг одоо уламжлалт гэдэг юм одоо энэ дээр бол боломжгүй гэсэн үг. Ер нь бол боломжгүй шүү дээ. Тэрнээс багш нар одоо бас нэг тийм бүгд муудаач юм уу те байх уус гадна ингээд тэгэхээр ингээд хөтөлбөр бол айгүй хүнд гэдэг юм уу шахууч гэдэг юм уу нэг тийм байх шиг санагдсан зүгээр. Харахад бол баг өдөр болгон шинэ сэдв үзээ. Тэгэхээр яг нөгөө түрүүний хэлж байгаагаар хүүхд болгоны нөгөөд хүлээж авах ойлгох хугацаа гэж байна шүү дээ тий. Хурд гэж. Зарим хүүхд бол хурдны хувьд бол яг нэг ойлгоод маш хурдан ойлгоод бүр нам тогтоочдаг хүүхд байхад хурдан мартчихдаг. Удаан ойлгож үлддэг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр нөгөө боломжцооднууд хүүхдүүдийн тэр боломжийг олгох тогтолцоо бол одоогийн боловсролын систем дээр ер нь боломжч байхгүй л гэж яриад шүү дээ. Байхгүй байгаад байгаа нь бол технологийн шийдэл. Технологигүй учраас л гэж хэлэх гээд байна л дээ. Яг багш нар бол ингээд цаасаар одоо тэрийг ингээд бүгдийг хийгээд байх цаг зав. Тэгээд мэдээж эн чинь бол нөгөө л буцаагаал нөгөө нэг боловсролын хүртээмжийн асуудал тий. Одоо ингээд нөгөө л 40 50 хүүхдэд асуудал нөгөө 2 3 ээлжийн асуудал тий. Одоо нэг ээлжтэй байдаг бол бас арай өөр тийм боломжуудыг үүсгэх гээд тиймэрхүү юмнууд байгаа учраас энэ бүх юм асуудлуудыг нөгөө шийдэж чадах юм бол бид нар шийдэхин төлөө технологи гэдэг юмыг оруулж ирэл технологи гэдэг юмыг нэвтрүүлэе гэж явж штэ тий. Би Сингапурын нөгөө менежмент их сургуульд entrepreneurship-ийн 3 сарын сургалтанд суусан л да. Энд ер нь бол entrepreneur хүн гэж юу гэдгийг гэдэг талаар ойлгох зорилготой очиж суусан. Тэгээ яг зүгээр хамгийн гол хэлж байгаа зүйл нь та ямар ч entrepreneur ямар ч чиглэлээр бизнес эрхэлж болно. Ер нь бол 3 зүйл бол байна уу гэдгийг юу ч гэсэн эхний ээлжинд харах хэрэгтэй. Тухайн зүйл бол одоо хөгжил ирэх юм уу, энэ ирээдүйтэй салбар юм уу гэдэг. Тэгэхээр нэгдүгээр хамгийн хэлж байгаа нөгөө 3 Т-ийн зарчим гэж яриад байдаг л да. Та сонсч ил байсан баг. Эхний Т бол уламжил, tradition буюу уламжил. Манай Монголын боловсролын тогтолцоо уламжил байна уу? Байна. Ямар ч сайд солигдчихсэн, ямар ч захирал солигдчихсэн инерцээрээ явж ил баг. Бүр тэр байтга энэ төвшнгөө алдахгүйгээр, муужрахгүйгээр явна. Дээшлэхгүй яг хэврээ барь явна. Энэ tradition бол нөгөө нүсэр том системийн бас нэг сайн тал энэ. Tradition бол биднэрт байна. За хоёрдугаар асуудал бол таалант. Өөрөөр хэлбэл тэр боловсролт чинь яг үнэхээр авьяастай захирлууд байна уу? Авьяастай сургалтын менежерүүд байна уу? Авьяастай багш нар, авьяастай суралцагч нар байна уу? Байна уу? Гэдэг асуулт тавьж эхэлж байгаа. Тэгэхээр тэр таалантууд танад одоо эзлэх хувь нь хэдий ч нэ олширхын хэрээр тэнд бас өөрчлөлт бий болно. Зүгээр би ингээ бодоход аюу гоёор юу яах ажиллахыг хүсэж байгаа багш нар гоёор ажиллахыг хүсэж байгаа захирлууд идэвх чармаалттай тэр утгаа өөр байдаг чадлаараа хичээгээд гадаадын ихтэй сургуулиуд тэнцээ яваад байгаа хүүхдүүд манад бол үу болмоор байгаа. За ийм хоёр зүйл. Тэгэхээр нэг гэсэндээ биднэрт бол одоо хөгжлийн одоо хөгжиж болох гэдэг анхны шалгуурыг хангаж байгаа 3 Т-ийн 2 нь бол байна гэдэгт хоёулаа санд нэгж байгаа гэж бодож байна. 3 дахь Т технологи. Биднэрт яг найдвартай боловсролын салбарыг чанартай үр дүнтэй авч явах технологи байна. Тэгэхээр бид нар бол технологио бас хоёр хуваачмаар юм шиг байгаа. Hard, soft. Hard талаа аваад үцхээр биднэрт одоо жишээ нь юу гэдгийг үл LMS, SMS системүүд, суралцагчийн аппликейшнүүд. Энэ ер нь ямар хөгжлийн төвшин ямар үгүй та өөрөө нэг бодож байгаа дүгнэлтээ бас ер нь бол 10-аар дүгнэлээ гэж утга саяны 3 дээр нь ямар хөө байж болохоор байна. Тэгээд софт талаа аваад үцхээр бид нар тухайн зүйлийг зөв зүйтэйгээр хийж гүйцэтгэх ухаан, хандлага, зан төлөв энэ зүйл биднэрт байна. Цалин бага байна, ажил их байна гэж нэг бодох нэг өөр. Эсвэл энийг яаж хэлбэрээр хийж болох вэ гэдэг бас нэг ийм хандлага ч гэдэм те. Энэ талаас ингээд аваад үцхээр биднэрт бол тэр технологи гэдэг талын зүйл ямархуу байх. Энэ 3 зүйл байвал бас хөгжил ярих юм байна гэж хэлэх гээд байна. Та тэгэхээр ер нь бол энэ 3 зүйл дээр тус бүрийн 1-ээс 10 оногоор үнэлвэл ямархуу гэж ер нь бодож байна. За tradition бол за бүр ярих юм бол бүр эртний ч одоо бүр ярина гэж одоо бүр гэрийн босрол нөгөө шав төвтэй сургалт гэдэг одоо ламын одоо гэдэг ч юм одоо уршаа ярих юм бол тэр бол бүр гахалтай ч байж магадгүй тий. За мэдээж энэ социализм гэдэг юм сүүлийн 100 жил мэдээ ярьсан ч гэсэн бас үнэхээр эн чинь бусад одоо орнуудтай бас харьцуулшгүй бас босрлын салбарч бас манайх бол бас арцсан гой бас амжилттай байгаа шүү дээ зүгээр сүүлийн үед л юу байгаа юм гэхэд
За таалант бол одоо эргэлзэх зүйл байхгүй тий. Таалант яагаад эргэлзэх зүйл байхгүй гэж байгаа гэхээр одоо бидний бүр хүүхдтэй ахын ч гэсэн энэ л зүйл байна. Одоо за яг нэг айхтар хүний нэр дурдаад яах вэ? Тэр аймгийн тэр багш гэж ярьдаг. Бүр цолтой тэр багшийн. За тэр багшийн шав бол тэр чигээрээ одоо инженерүүд болж байд юм уу? Эсвэл тэр чигээрээ одоо хийм сайн багшийн шав нартай нэг сайн багштай сургуультай хүүхдүүд бол бүгдээрээ эмч болж байдаг ч юм уу те. Нэг сайн биеийн тамирын багштай спортын багштай сургуулийн хүүхдүүдэд бүгдээрээ спортын мундаг тамирчид болж байд юм уу те. Тэгэхээр тэр чинь бол нөгөө таалант бол хаасайгүй байгаа. А нөгөө ганцхан зүйл маань нөгөө өгж байгаа багш тухайн үеийн одоо өгж байгаа багшаасаа хамаарат байна шүү дээ. Тэрнээс тэнд нэг хэсэгхээ нэг суманд ч юм уу нэг аймгийн 2 3 суманд ч юм уу тоонд айгүй мундаг хүүхдүүд төрсэн гэсэн үг бол биш шүү дээ. Тэгээ нөгөө хүүхд болгон дээр бол хүлээж авах юм бол байгаа. Таалант бол сууринч байна. Угаасаа одоо Монгол хүний хөгжил ген мэн гэдэг мундаг юм яриуд ярьдаг юм л. Тэр нь ч гэсэн асуудал байгаа те. Тэгэхээр технологи гэдэг зүйл нь үнэхээр хоцрогдоод байгаа учраас л би одоо бид нар за түрүүн нөгөө LMS SMS гэдээ ярьж байна. Одоо бид нар нэг сүүлийн 2 3 жил л яг нэг LMS SMS-аад л ярьж байна. Одоо л нэг бүх сургуулиуд маань нэг дор хаяж нэг SMS системтэй. LMS нь сайн болоог л байна л дээ. SMS-тэй. Гэхдээ сайн одоо эхлэл болж байгаа болж байна л да тий. А гэтэл би бүр 13 онд санагдаж байна нэг хятадтай нэг босрлын газар ахтаа нэг хятадтай нэг хотод бүр нэлээд одоо холын хот шүү. Хөдөөний хотод очихад тэнд бидний өнөөдрийн хийх гээд байгаа зүйлийг 13 онд хийцэн гэж явж ярьж ирсэн. Тэгэхээр би бол хэлдэг манайх бол энэ технологи босралдах технологи гэдэг юмараа бол дор хаяж зүр хятадаас хамгийн ойрхон байгаа хятадаасаа бид нар нэг 10 жил 10 гаруй жилээр хоцорч явж байна. Маш том хоцрогдол гэсэн үг шүү дээ. Маш том хоцрогдол. А тэрийг бид нар одоо солонгох хэрэгтэй юм уу? За цаавар цааш нь дахиулаад Сингапур муртай харьцуулъя гэвэл одоо маш их хоцрогдолтой явж байгаа шүү. Тэгэхээр энд бол нөгөө яг манай одоо босрал дээр бол дутагдаад байгаа зүйл бол технологи гэдэг юмыг л оруулж ирэх. Тэр нь л хоцрогдолтой. Тэр нь байх юм бол бид нар бас үнэхээр босод зүйлүүд нь байна гэж. Зүгээр 3Т дээр чинь хариулагдчихна шүү дээ, тий. Зөв тий. Ахаа тий. Бас нэг юм үнэлт өгөлт өгсөн маягтаад яваад арга замаа тодорхойлвол ер нь гэхдээ хоёулаагийн санаа бол нэгдэж байгаа нь мэдээж бол технологи цөөрсөн байдлаар цаашаа бол хөгжил ер нь цаашдаа технологи бас ярих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа юм шиг харагдаж байна л да тий. За тэгэхээр миний дараагийн ярих зүйл бол мэдээж багшаа бид нар ярилцах хэрэгтэй болж эхэлж байгаа. Тэгэхээр багш бэлтгэдэг тогтолцоогоо ингээд аваад үзэхээр багшийг судлагдхуунаар бэлтгэдэг энэ тогтолцоо яг бас орчин үетэйгээ нийцэх болж байна. Яг л одоо энэ бол монгол хэлний багш бол монгол хэлний багшаараа л бэлтгэж байна. Одоо монгол хэлний багш гэхээс илүүтэй монгол хэлний шинжлэх ухааны монгол хэлний салбарын агуулгыг хүүхдэд хүргэж өгөх зорилготой хүн багшлах үе гэдэг зүйл талаасаа их жоохон сул. Миний хувьд бол хамгийн хэмзгэлдэг зүйл бол юу гэхээр багшийг судлагдхуунаар бэлтгэж байгаа нь яг орчин цагтаа бол өөрөө нөгөө юундаа нийцэх болж байна гэж хэлэх гээд байгаа. Одоо өөрөө бил шаардлагатай бол ерөөсөө нийцэх байна. Багшид юу хэрэгтэй нөхөр за хуучин магадгүй юм байна одоо нөгөө аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгалын үед бол аливаа зүйл ингэж нөгөө хувьсаж өрсөлдөггүй. Та нэг мэрэгжил эзэмшчлээ гэж бодоход та насан туршдаа тэр мэрэгжлэрээ ажиллаад ингээд амьдраад таны хэрэгжилж ашиглаж байгаа компьютер, суур машин, ундаг машин хэрэгсэл юу ч өрсөлдөхгүй. Яг хэвээрээ яваад та насан туршдаа хийж чадна. Гэтэл одоо технологи ингэж асар хурдтайгаар өөрчлөгдөж байгаа үед таны эзэмшсэн мэрэгжил маргааш хэрэггүйж болж магадгүй, хоцрогдож магадгүй тэр үед хэрэггүй юм шиг санагдаж исэн мэрэгжил айгүй лагч болж магадгүй. Тэгэхээр энэ талаас ингээд аваад үзэхээр ер нь бол цаашид багш гэдэг энэ мэрэгжил чинь тийм хувьсах чадвартай мэрэгжил юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Зөвхөн судлагдхуунаар бэлдэж байгаа тохиолдолд тэр багшийг зааж байгаа агуулга нь хоцрогдоод байгаа агуулгын тэр одоо эсвэл цаана гарч ирж байгаа тэр цоо шин зүйлийг бид нэр яг үнэхээр мэдэрч хичээл дээрээ зааж чадж ийн нөхөр тийм суугч байхгүй тийм юм байхгүй. Багшууд сургуульд үтсэн зүйлээ заах маягтаа тэгээд нэг 1 5 10 жилээр нөгөө мэрэгчлээ дэвшлүүлэхээр агуулга дээр жоохон апдейт хийдэм үгүй юм уу? Ийм хэлбэртэй яваад байгаа нь багшийг судлагдхуунаар бэлтгэж байгаа хамгийн сул тал. Хоёрдугаарт нь багш бол өөрийнхөө мэддэг нэг зэвсгээ бүх юм дээр ижлэн ашиглаж байна. Бүх кейсээр ижлэн ашиглаж байна. Энийг бол нөгөө зарааны концепт гэж та мэдэн шүү дээ зараа. Тэгэхээр багш бол өөрт байдаг ганцхан зараа бол ингэдэг шүү дээ. Ингээл байж байгаа л ямар нэг юм тохиолдоход бүр ингэ болчихдог. Өөрийгөө хамгаалж байна. Тэрнтэй адилхан багш бол ямар ч хүүхдүүд ангид нь орж ирсэн нэг л датсан хэлбэрээр л хичээлээ заадаг.
Энэ л ажилдгийн гэж бодоод байдаг. Гэтэл тэр ингээд орж ирж байгаа хүүхдүүд дотор бол бүр хөгжлийн бэрхшээлтэй янз бүр гоц ухаантай хүүхдүүд орж ирж байхад нэг ижил аргаар хичээл заагаад байгаа нь өөрөө асуудал одоо тариад байгаа учраас хэдүүлээ одоо багш гэдэг зүйлийг багшлахгүй гэж тусдаа багшлахын урлаг багшлахын одоо ур чадвар гэсэн ийм цоо шин хэлбэрийг бол бид нар яалчихгүй оруулж ирэх хэрэгтэй болж байгаа. Дараа нь багшид эзэмшүүлдэг хамгийн нэг том зүйл болохоор багш бол хүнтэй харилцаж байгаа. Хүн гэдэг ийм одоо салбарын одоо мэрэгчлэн ч тийм хүн гэж байгаа учраас хүнээс судалж хүнтэй би яаж харилцах вэ? Энэ суралцагч гэдэг чинь одоо бизнесийн байгууллагын хувьд миний хэрэглэгч, миний үйлчлүүлэгч гэдэг талаас өнцгөөсөө харахаар багш нь дээр, сурагч нь доор биш болж байгаа. Энэ хоёрын тэр өдгөө бараг заримдаа ингэх ёстой болж байгаа. Тэгэхээр энэ хүн энтэй харилцахын тулд сэтгэл зүй нөгөө EQ гэж хэлээд байгаа хувь хүний чадварч гэдэг юм уу те тэр зүйлүүд маш чухал болж эхэлж байна. Тэгээд нэг юм харахад юм ууртаа ярьдаг ч юм уу эсвэл юм юу хүмүүс байгаад байгаа шүү дээ. Одоо өөрөөр бил хувь хүүхдийн онцлогтой юм байлаа гэж бодоход харгалзаж үздэг. Багшууд өөрөөр л явдаг. Яг тэгвэл бүх хүн багш гэдэг хүнтэй энэ дээр байгаа хүнтэй ингэж бүгдээрээ ингэж харьцах хэрэгтэй гэж боддог. Гэтэл өөрөө багш өөрөө тэр нөгөө суралцж байгаа тэр community дотроо зүгээр нэг ийсэн баг. Тэгэхээр энэ талаасаа бид нарт аваад үзэхээр багшд бол цаашид зөөлөн ур чадварууд гэдэг зүйл бол гарцаа авахгүй багш дээр нэмж орж ирэх хэрэгтэй болчихж байгаа. За дахиад нэг зүйл орж ирэхээр багш гэдэг хүн ажлаа сайн хийх багш ажлаа үр дүнтэй хийхин тулд тэр багшид юу хэрэгтэй болохоор төлөвлөд хэрэгтэй болж эхэлж байгаа. Тэр төлөвлөд бол бүгдээрээ аж үйлдвэрийн 4-р хувьсгалын одоо ололт амжилт инээтрийн юмнэр тулгуурласан ийм шин технологиудыг багш ашиглаад эхэлчих юм бол багш илүү хүчрхэг болох гэдэг нь шүү дээ. Тийм учраас бид эдийн хувьд бол одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгалын технологиг ашигласан багш байгаа учраас бид хэд багш 4.0 гэдэг элементийг бас ашиглаад байгаа гэсэн үг байхгүй юу? Ийм багш гэдэг хүний тодорхойлолт нь ийм 4 зүйлээс бүрдэж байгаа учраас урдны судлагтуунаар бэлтгэдэг байсан багш нарыг бид нар нэмээд 3 зүйл тэд нартаа заагаад өгчих юм бол орчин үеийн багшийг гаргаж авах гэдэг байна гэсэн нэг юм гаргалгаа явуулчихсан байна. Ер нь бол цаашдаа одоо бол яг нэг математикийн багш судлагтууны багш гэдэг чинь одоо бол судлагтууны багш шүү дээ тий. Гэтэл бол одоо бид нар яг зүгээр тулгымцсан асуудал гэдэг юм. Одоо хөдөө орон нутагт ингээд мэрэгжлийн багшийн дутагдал маш их байна гэдэг тий. Маш их байна гэдэгт нь тэр чинь бол би яг зүгээр миний харж байгаа өнцг нь бол нөгөө л яг судлагтууны багш байгаа учраас математикийн багш гэдэг хүн л байхгүй учраас нөгөө математикийн хичээлийн зааж чадахгүй байгаа шүү дээ тий. Уг нь бол тэр сургуулийн хөтөлбөр сургууль өөрийн гэсэн хөтөлбөртэй тэр өөрийн гэсэн хөтөлбөрөө заах одоо төлөвлөгөөтэй хөтөлбөртэй тий. Тэгээ тэрнийг нь одоо ямар одоо агуулгаар заах хэрэгтэй агуулгын контенттэй за магадгүй араас нь үздэг шалгалтын сантай даалгаврын сантай ч гэдэг юм уу. Тэгвэл ийм юмтай болчих юм бол заавал тэр математикийн багш заавал тэрийг заадаг биш. Одоо зүгээр бүр одоо нөгөө нэг төсөө тэгээд физикийн багш ч юм уу тэр нэг одоо чиглүүлээд нөгөө хүүхдүүд нь тэр хичээлийг орчих гэдэг юм цааш тэр хандлага бол нэг тийм юм руу явах юм шүү. Багш гэдэг хүн чинь ингээд заадаг биш ер нь чиглүүлдэг одоо дэмжлэг үзүүлдэг болох юм шүү. Үнэхээр би одоо математикийн маш сайн мэрэгжилтэн ч гэдэг юм маш сайн математикийн багш байж ижил одоо тэр хүүхдэд л өгөөд нь шүү дээ. Одоо бол тийм л шүү дээ. Тэгээ тэр багш л хувь багш л сайн бол хүүхдүүд сайн байгаад байна. Багш муу байх юм бол хүүхдүүд тэгэл тэр сургууль тэр ангийн сургалт байхгүй болчиход шүү дээ. Байхгүй болчиход. Уг нь бол тэр чинь нөгөө нэг сургууль гэдэг нэг институт байгаа бол тэр сургууль дээр чинь одоо хөтөлбөр нь байдаг, сургуулийн бодлого нь байдаг, төлөвлөгөө нь байдаг, төлөлт нь байдаг, контент нь байдаг. Энэ тригонометрийн функц гэдэг сэдвийг бол энэ юугаар агуулгаар заан шүү. Энэ хичээлээр захин хичээлээр заан шүү гэдэг нь бараг байж байгаа юм бол гаднаас тэр зөвлөх багш байна уу, өчигдөр төгсж ирсэн одоо шинэ оюутан байна уу, шинэ багш байна уу, эсвэл бүр огт багш байхгүй нөө тэр сургуулийн чинь тэр сургалтынх нь одоо юунд явж явах юм боломжтой бол явах хэрэгтэй юм шүү л гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр яг зөв та бол яг зөв анзаарч. Одоо манад хамгийн их санаа зовж байгаа зүйл бол хүнээс хамаарсан ийм тогтолцоо хിവэрэл байгаа. За тэгээд одоо ер нь бол энэ Монголд байж байгаа бүхий салбаруудыг ингээд аваад үзэхэд хамгийн хачиргалтай нь боловсролын салбарт л ганцхан хүний нөөцийн менежер, хүний нөөцийн мэрэгжилтэн гэж байдаггүй. Та жишээ нь өөрөө компани захирал хүн байна. Компани захирал хүн ингээд за манайх бол ийм ажил хийн
ажлын байруудаа тогтоогоод өөрийнхөө ингээд нөгөө бүх эрхэм зорилгынхоо хүрээнд бүх юмнуудаа тодорхойлол хийж явахдаа хүний нөөцөө тогтоогоод энэ дээр бол тийм хүн байна. Би тэр хүнээ ингэж авчирж ажиллаад энэ хүн ингэчих юм бол ингэ нэг гал хамгаалагч нэг бол бүгдийг шийддэг үстэй. Сургуульд ерөөсөө тийм байдаг. Яг байна. Тэр хүнээр юу хийх гээд байгаа. Роос тодорхойгүй. Энэ хүн цаашаага ер нь яаж ахиж дэвшүүлэх юм? Энэ хүний цалин хөлсийг яаж нэмэгдүүлэх юм? Урамшууллын тогтолцоо нь юу юм? Энэ одоо ингээд хүний нөөц гэдэг чинь өөрөө цаана маш том шийдлэх ухаан болцсон. Тэрний чинь бүр ингээд тойрсон айгүй олон үйл ажиллагаа хийж тийм л шүү дээ. Тэгээ сургуульд л ерөөсөө тийм байдаг. Цэцэрлэгт тийм ерөөсөө байдаг. Тийм учраас яаралтаагаар хэдүүлээ бас цаашид ер нь бол яг энэ хүний нөөц гэдэг чиглэлийг онцгойлон анхаарч хийдэг нэг ийм нэг бас компанидсан ажил эсвэл энэ асуудлыг хүндсэн байдлаар ярих шаардлагатай болж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар хүний нөөц гэдэг зүйлийг хангаараад ирэхээр тухайн хүнийг чи нэгдэгч хүний нөөцийн ажлын байрны тодорхойлолтноор хамгийн анхаар тэр хүний ажиллах нөхцөл нь юу вэ? Ширээтэй, компьютертэй, принтертэй байлгая, томилттой байлгая одоо гэж тэгж штэ. Тэгмүүд тэр багш одоо жишээ нь хичээлээ заах энэ одоо бүтээмжтэй ажиллуулахын тулд энэ багшид юу шаардлагатай байна гэдгийг бид нар тухайн хүний өөрийнх нь ажил үүрэгтэн тохирсон тэр зөвлөлтөнд тохирсон байдлаар төлөвлөж хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. За энэ багш одоо өөрөө жишээ нь ирэхгүй багшийн дутагдaltaй байгаа гэж үзэх юм бол энэ багшийг дэмжиж өгөх таблеттай анги бий болгох юм. Ийм л бодлого байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр багш чинь лекцээ нэгдсэн байдлаар поток байдлаар орчлоо гэж бодлоо гэж бодоход хүүхэд нь босод тохиолдолд одоо саяны нөгөө идүүтэй энэ төр жишээг авч ин тиймэрхүү маягаар бас ажиллаж идэг аппликейшн одоо бусад зүйлүүд бол багшийг орлох болж эхэлж байгаа. Бас нэг зүйл бол ерөөсөө энэ хүнээс хамаарсан энэ тогтолцоог өөрчлөх юм бидний нэг зорилго бол багш платформын нэг зорилго бол бид нар багш нарт хамгийн одоо нэг шилдэг экспертүүдийн бэлдэж өгсөн хичээлүүдийг өгнө. Тэгэхээр тэр багш тэр хичээлийг хамгийн шилдэг эксперт шиг заадаг ур чадварыг эзэмшүүлэх ёстой. Дахиад нөгөө давтан сургалт одоо тэр хөгжлийн сертификатчуулт тэр бүх зүйлүүд бол бид нар хүний нөөцийн талаас аваад үзэхээр энэ бол айгүй гоёор аятайхан бас сэдв болж ирж байгаа. За одоо жишээ нь Говьалтай аймгийн хамгийн урд захын сум нь юу вэ? Эрдэнэ сум байна. За Эрдэнэ сум гэх тийгээ те. Тэр сум дээр физикийн багш бол байнга очиж чадахгүй байхгүй. Тэгэнгүүт яах вэ гэхээр магадгүй тийшээгээ ингээд зарим хичээлийн байгаа багшийн хичээлийг төрүүлж ороод тэгээд хаачна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нэг гаднаас ч юм уу хаа нэгнээс нэг багш аваад тэрэнд эсвэл илүү цаг зарцуулахын тулд зарим хичээлүүдийг бушуух үзээд хаачдаг. Тэгээ үлдсэн цагт нөгөө дутагдж байгаа хичээлээ нөхтөгч юм нэг юм цагийн зохицуултууд байдэн шүү дээ тийм зүйлийг хүртэл бид нар хийх эрх чөлөө гэдэг зүйлийг мэдэрч орж ирэх хэрэгтэй болчихж байгаа. Бид нар хэрвээ хүний нөөцийн удирдлагатай л авах юм бол юуг хинээр хийх вэ гэдгийг л удирдах тухай л асуудал шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүү хэдүүлээ бас нэлээд оруу зүгээр юм болов гэсэн нэг юм хүнээс хамаардаггүй тогтолцоог л хурдан бий болгох. Тэр Говьалтай аймгийн Эрдэнэ сумд би яг өнөөдөр бас харлаа л да ингээд одоо багш дутагдaltaйгаа зарлцсан байгаа тэр манай сум дээр математикийн багшлаа байхгүй харагдаж байгаа шүү дээ. Яг тэр Говьалтай урдсан чи манаас миний төгссөн сургуультай. Тэгэхээр одоо тэнд ингээд тэр алс хол Улаанбаатараас 1100 км 1200 км-ийн цаана байгаа тэр сум дээр бол ингээд сайн багш очих тухай ойлголт бол бүр байхгүй тийм. Одоо дипломтой багш олох тухай л ярьж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр зүгээр одоо ингээд энэ багшийн хүрэлцээ хангамж хүрэхгүй байна гэдэг энэ улсын асуудал болоод яамны асуудал, салбарын асуудал болгоод би зүгээр энэ дээр бол нэг хамгийн түрүүнд нэг шийдэл чиний өмнө бас хэлжсэн. Одоо тэнд ингээд одоо 6 дугаар ингээд одоо тийч огт багш бол бас биш шүү дээ. Багш хүрэлцэхгүй л байгаа гэсэн үг шүү. Нэг 2 3 математикийн багш хэрэгтэй байсан бол 2 байгаа нэг дутагдaltaй байгаа ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр тэн дээр нь одоо нөгөө яг нөгөө технологи ашиглаад нэгдүгээрт бол захин хичээл орж болж байна тийм үү. За хоёрдугаарт нь бол Улаанбаатар хотын 1-р сургуулийн математикийн сайн багш цагийн боломжийн технологиор одоо тэр боломжийг гаргаад өгчих юм бол Улаанбаатар хотын 1-р сургуулийн чөдөө Улаанбаатар хотын нэг сайн багш. Заавал Улаанбаатар хотч биш үү те. Бусад аймагуудын нэг сайн багш цагийнхаа одоо хичээлийн боломжтой цагаар нь Говьалтай аймгийн Эрдэнэ сумд хичээл заадаг боломж болцоог энэ бол 1-р технологи үүсгэж өгч чадах байхгүй. Тийм гэсэн. Тэгэл тэр багш чөлөөтэй цаг дээр захимаар одоо тэр Эрдэнэ сумын 20 хүүхдэд хичээл ороход чинь огт багшгүй юм уу эсвэл нэг өөр мэрэгжлийн багш бас өөр багш ингээд хавсарч орж морж яснаас бол үрдэн бол хамаагүй сайн гарчих боломж байна шүү дээ тий. Тэр энийг технологиор бид нар бол шийдчих болох юм байна. Би ер нь тэрийг шийднэ ихнүүдэл систем дээр бол тэрийг одоо яаралтай шийдэх хэрэгтэй байна гэж харж байгаа. Ганцхан нөгөө талтай нөгөө хэрэгцээ хувьд нь бас тэгэл яам тамгай ажил болох байх л та тий.
хөөцөлдөө хий. Би бол энийг бүр ирэх намраас хийчмээр юм шиг санагдаад байна. Тэглгүй яг хаа. Тэгэхээр бид хэд юу гэж таны саяны ингэж дурдж байгаа энэ модельээр хэдүүлээ явахдаа хичээлийн зохион байгуулалт, хичээлийн арга зүй, тэр хичээлд хандах хандлага гэдэг зүйлийг одоо бол тэр цаад хэрэглэгчтэй хэдүүлээ бойжуулах хэрэгтэй болчихж байгаа. Тэг нэгсэн. Захимаар ингээ багшаар энэ хичээл орохоор яг ямар давуу талтай юм. Бүр тэднийг ингээ бэлтгэж бойжуулаад тэгчих юм бол хэдүүлээ энэ үр дүнтэй. Тэгэхгүй уламжил танхимын сургалтыг энд байгаа нэг хүнээр ингээ заалгах байгаа гэдэг хуучин сэтгэлгээр бодвол фейлтнэ. Шин юм гарахгүй шүү дээ. Шин юм гарахгүй. Тэгэхээр одоо яг жишээлбэл одоо ингээд дээрэс нь би ингэж харж байгаа. Одоо за багш платформ юу шийдэж байгаа юм бэ? Яад юм бэ гэдгээд бас илүү тодорхой яриач гэж бодож байна. Тухайлбал би саяын кейс дээр тэгтээ зүгээр нөгөө тэр одоо Эрдэнэ сумын математик 6 дугаар ангийн математикийн хичээлийг одоо зүгээр нэг аль нэг сургуулийн өөр боломжтой сургуулийн багш заахаас илүүтэйгээр багш платформоор дамжуулаад ч юм уу за тухайн сэдвийг одоо заах ямар төлөвлөгөөгөөр ээлжид хичээлийн төлөвлөгөө нь юу байх юм, ямар сургалтын хэрэглэгдэхүүн байх юм, ямар нөгөөд даалгавар нь юу байх юм, захим хичээл нь юу байх юм, ингээл интерактив хичээл ч гэдэг юм уу. Бүр тэр юмыг бол бид нар тэр багш нарт бэлдэж өгж байгаа заалгах болцоотой л гэж ойлгож байгаа шүү дээ. Зөв шүү дээ. Тийм. Тэгэх юм бол одоо бүр тэр байтугай амжилт гарах хэрэгтэй байна. Тийм гэсэн үг. Тэгэхээр багш нарт шийдэж өгж байгаа асуудал болохоор хичээлийнх нь дизайныг гаргаад өгчөж байгаа юм гэсэн. Багшийн өмнөөс бүгдийг энэ хамгийн бест, хамгийн шилдэг шийдэл нь энэ шүү гэсэн загвар дээр тулгуурлаад дизайныг гаргаад өгчнө. Тэнгүүд багш болохоор юу гэхээр ингээл цаас бэлдээл өөрөө дахиж ингээл нөгөө нэг слайд бүх юмаа бэлдээл юу бодуулах уу барих уу тийм шаардлага баггүй. Тэрийг бодох шаардлага баггүй. Багш бол яах ёстой гэхээр за би эхлээд өөрийнхөө зүгээс энийг л хийх ёстой юм байна. Хүүхдүүдээр энийг ингэж хийлгүү. Одоо шинэ аюу ингээд байж зааж хитл гой санаа олох биш. Заахаас нь өмнө нь гой санаануудын аль хэдийн ингээд ингээрээ тэгээрээ. Яг ингээд явчихад багш жишээ нь хүүхдээс энэ асуултыг ингэж асуугаарай. Энэ хүүхдээр асуултыг ингэж асууж сурвал их сайн шүү. Яагаад гэдэг асуултыг битгий хүүхдээр хэрэглүүлээрэ. Хэрхэн юуг гэдэг юм ингээд асуултын одоо онцлог шинжээ нь бол арай өөр болгож өгөөч гэдэг юм. Ингээд нөгөө тэр цаад хичээлийн ерөнхий загварыг гаргаад өрнөлийн тодорхойлоод өгчгөр багш бол нөгөө юу зааж байгаа гэдэг аюусаа хянаад эхэлчихэж байгаа байхгүй. Ингээд хянаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр багш бол магадгүй өөрийнхөө сайн биш төвчний хичээлийг заах байгаа багшийн хувьд бол тэр хичээлд итгээд заачхад бол алдахгүй болж эхэлж байгаа. Хэмжиг шалгуур, хичээлийн өрнөл тэр хүүхдүүд яатсан байх ёстой юм тэр болгонуудыг харуулж ийн. Тэгээд дээрэс нь сургалт бол багш төвтэйгөөсөө суралцагч төвтэй багш бол нөгөө чиглүүлэгч, хамтрагч гэдэг юуруугаа ороод ирэхээр тэр багш бол нөгөө багшгүй одоо чинь 3 анги байлаа гэж бодоход 90 хүүхдэд зэрэг хичээл орох ч гэсэн болцоонд бүрдчихэж байгаа. Том зааланда оруулж ирж байгаад хичээлээ заана гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хичээлийг зааж байгаа хувьд нийт хугацааны 20% нь багш нь үүрэгтэй, 80% нь хүүхдүүд өөрсдөө ажиллана. Хүүхдүүд өөрсдөө шийдээд, өөрсдөө сэтгээд, өөрсдөө ажиллаад, өөрсдөө урам аваад ирэхээр багшийн ачаалал нь хөнгөрөө тэр утгаа багшийн цаг гэдэг ойлголт чинь өөрөө асар богино гэж байгаа. Сингапурт бол энийг шийддэг. Анги нь 60 хүүхдэд 50 хүүхдэд байдаг. Та нар энэ дээр ингээ ядардаг юм ингээд танаа цалин өндөр болохоор та нар гүрийдэг байх те гэхээр маш буруу wrong mind буюу аюу буруу сэтгэлгээ байна. За тэгээ яах вэ? Яг зөвийг хэлээд байгаа ч гэхээр зөв бол юу гэж байгаа гэхээр багш бол би эднэрийг сургах үүрэггүй. Би эднэрт юу хийх вэ гэдгийг зааж чиглүүлэх үүрэгтэй. Хүүхдүүд ямар үүрэгтэй гэхээр өөр өөрийнхөө хэмжээгээр суралцах үүрэгтэй. Гэж харахаар бүлэг дүүрэлтийн ойлголт бол сулгарчдаг. Тийм. Нөгөө ямар байна гэдээс хамаар одоо бол манай дээр нөгөө багш бүгдийг хэлж өгөө багш бүгдийг болгон зааж өгдөг учраас 50-60 хүүхдэд гэсэн маш ядарч шүү дээ тий. Нөгөө талд нь 50-60 хүүхдүүд өөрсдөө ингээд сураад оролцоод ирнэ гэдэг бол тэр бол хүүхдийн тоо хамаарлаггүй болчихж байгаа. Яг энэ нөгөө талаас хүүхэд яг ингээд оролдоод нухаад тэгж сурж байгаа учраас тэр сурсан бол багш нэг самбардаа заагаад өнгөрцөн юмнаас үл тгүүлдсэн бол хамаагүй их байгаа шүү дээ. Хүүхд сураад үчиж байгаа, сурчиж байгаа. Өөрөөгөө оролдоо сурчиж байгаа юм чинь үр дүн нь бол хамаагүй өөр байна тий. Та бас өөрөө математик багш сайн мэдж байгаа. Хүүхд ямар үе дуртай байдаг вэ гэж. Багш гэрийн даалгавар өгчөнгүүд бид нар гэрийн даалгавраа гэртээ ингээл өстө шинжээ өөрөө махиж сууж байгаа л авчираад өгөхөд яадаг лээ. Багш нар үздэггүй шүү дээ тэрний. Уг нь бол тэрний чинь ингээд бүгднгийн ингээд чеклээд тэр болгонд ингээд дүгнэлт өгөөд сайн байна уу сайн ингээд үзээд айгу урамтай авахгүй тэр чинь.
ийм зүйлийг 50 60 хүүхэдтэй багш хийх боломжгүй юм шиг одоо харагдаж байгаа гэсэн үг. Тий. Тэгэнгүүт тэр энэ дэрийг хэдүүлээ технологи ашигласнараа хүүхдүүд тэр нөгөө нэг саяны хэлээд байгаа гэрийн даалгавар өөрөөр хэлбэл хийсэн өөрийнх нь гаргасан хүчин зүтгэл чармаалтын үнэлэх энэ зүйлийг л технологийн дагуу шийддэг одоо шийдлийг маш хурдан оруулж ирэх хэрэгтэй болж эхэлж байгаа. Хийцэн байлаа тэгэнгүүт л аюу урдаас маш сайн байна гэдэг ганц мессеж авах нь хүртэл хүүхдэд аюу эерэг нөлөө үзүүлж байгаа. Тийм бол дараагийн даалгавраа өөрөө асуудалтай болно шүү дээ. Хийгээд явчих шүү дээ. Тий. Тэгээд ингээл хичээл нь гэртээ үргэлжлээл ингээл анги дээр хичээл гэрийн даалгаврыг тусдаа ялгахгүй хүүхэд ингээл тасралтгүй хийсээр агаад хийсэн эцсийн дүнгээ ингээд өгдөг ийм л тогтцоороо шилжих хэрэгтэй болж. Тэр өдөх нөгөө багш бол энэ Улаанбаатар хотын хамгийн сайн багш гэж байгаа гэрийн даалгавар өгчлөө гэж утгаад тэр багш нарын бараг худалчинд ингэж хүүхдүүд өөрийнхөө даалгавраа системд оруулсан байлаа гэж утгаад тэрний шалгаад өгчдөг хүмүүс үртэл бид нар бас бий болгол аягүй сайн байхгүй. Ер нь бол бодлого бодуулаад ингэчлээ гэж утгаад зам нөхөө ингээрээ тэгэрээ гэдэг зөвлөмжийг өгдөг систем. Гэхдээ энэ систем бол нөхөө хиймэл явах юм. Мэдээж тий. Хиймэл явах энийг хийж байгаа. Ерөөсөө ингээл даалгавар өглөө тэгэл энэ асуудлыг минь ойлгоогүй байна. Тэгэхээр энийг ингэж үзээрэй гэдэг яг ингэ хүн шиг зөвлөгөө өгдөг хиймэл явах нь одоо Сингапурууд хөгжүүлж байна л да. Ингэснээр бол тэр танаас өмнө багш дутагдaltaй байх асуудлыг хэдүүлээ амьд өгч хичээл зааж байна. Өгсөн гэрийн даалгаврыг амьд юм шиг шалгаж өгч байна. Улам урамшаал сайхан болоод. Тэгээд өөрөө ч гэсэн амныхөө төвшин чинь одоо яг энд байна шүү дээ. Тэгээд ингээд өөрөө ингээд автоматар ингээд төвшин чинь дээшлээд байна гэдэг ингээд хүн нүдэрээ хараад ирэхээр хүн өөрөө итгэл үнэмшилтэй барьцтай болж байгаа. Тэгэхгүй тэдэн дэвтэр бодлого тэдэн номын тэдэн утас бодлого гэд ямар төвшөнд яваад яаж агцаа хүн харахгүй учраас юу асуудал үүсэж байгаа. Гэтэл нүдэн дээр нь ингээд хэдүүлээ за Эрдэнэ сумын одоо жишээ нь 9-р ангийн гал удрах гэдэг сурагч бол одоо жишээ 8-р ангид үзэх ёстой тэдэн хичээлийнхаа тэд дээр нь явж байна. Энийг нөгөө тоглоомын арга зүй гэж хэлээд нөгөө gamify хий тоглоомчл гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ тоглоомчлын арга бол одоо өөрөөр хэлбэл танаа бас юун дээр орж ирснээр та бол яг саяныхаа хийсэн зүйлээ бүтээмжтэй болгож чадна гэсэн үг. За багш платформ одоо танаа нөгөө надад хамгийн бид нар ч гэсэн нөгөө системдээ багшийн ажил багш яаж одоо ажлаа аз жаргалтайгаар хийдэг болох вэ? Тэрэнд нь туслал гэдэг нэг юм зорилготой яваад байна. Тэгэхээр багш платформ болохоор бүр аз жаргалтайгаар багшлах вэ? Тий, аз жаргалтай багшлах вэ? Багшлах вэ шүү дээ, тий. Тэрийн хувьд бол нэг миний бас нэг хүсэж байгаа зүйл зүгээр яриад орохгүй шинийгаа хийж харуулж үзүүлж одоо бусдад одоо манлайлж түүжүүлж манлайлах явах хэрэгтэй шүү дээ, тий. Тэр чиглэлээр тэрнээс зүгээр ингээд дуустдаггүй яриа шиг ингээд яриа суугаад байдаг шүү дээ. Хийдэг байх шүү дээ. Ярьдгүй шууд хийдэг шүү дээ гэдэг чинь байхгүй тий. Бас нэлээд их ярилгүй хийж явлаа. Одоо бас яриад илүү олон хүнд хүргээд илүү олон хүмүүсэд одоо өшөө олон хүмүүсийн санаа оноонуудыг оруулж ирээ. Тэгээд үнэхээр яах хэрэгтэй ингээд ингэж хэлүүлээ. Магадгүй үнэхээр бас цаашдаа явал бас төрийнхэнд ч гэсэн хүргээд яриад бодлого гаргах төвшөнд ч гэсэн бас ингээд тодорхой ядаж саналаа хөрвүүлж яадаг болох хэрэгтэй байх тий. Тэглэг явах уу. Тэгвэл энэ том салбартууд бид нар олуулаа нэгдэж бүх байгаа өөр өөрсөндөө байгаа нөөцөө бүгдээрээ нийлүүлж чадчихвэл өөрчлөлт авчирч чадна. Тэгээд бие биенээсээ санаагаа нуух, бие биендээ нөгөө байгаа олж авсан зүйлээ харамлах энэ төр бол одоо бол шал хэрэггүй. Яагаад гэвэл боловсролын салбарт цоо шин зүйл гарах боломжгүй. Таны бодож байгаа санааг бол бид нар ч гэсэн бодож байгаа. Тийм учраас бүгдээрээ нэгдээд хүчээ нэгтгэхэд хий, ярих биш хий. Тэгээд олуулаа болох тусмаа сайн өчх юм байна гэдгийг бол ойлгож байгаа учраас хамтдаа өчцгөө ял гэж байнг уриалаад байгаа. Яг зөв. Хамтдаа өчцгөө. Тэгээд эцсийн дүн дээр нөгөө багш маань яг ажлаа аз жаргалтай хийдэг байх бол хэрвээ багш нар маань аз жаргалтай байгаад ажлаа хийдэг болсон байна гэдэг бол боловсролын салбар хөгжсөн байх байгаа. Нэлээд одоо холын point гэдэг юм уу те. Тэрлүүл одоо тэгээд хамтдаа сэтгцгээе. За баярлалаа. За баярлалаа.